Урын сайхан өглөөг хэн босч ирсэн эртэж та бүхэндээ бас өглөөний мэндийг хүргье. За тэгээд удирдлагын академиас бол бас нийтэд зориулаад ер нь тодорхой сэдвүүдээр одоо өглөөний эртэж хүн гэдэг ийм ажлыг уулзалтыг зохион байгуулдаг боломжит ёсоор. За энэ удаагийн өглөөний энэхүү уулзалтанд Монгол Улсын шадар сайдын зөвлөх орцын оюун цэцэг гэдэг ийм хүн хүрэлцэн ирж өнөөдрийн энэхүү ажил хэрэгч уулзалтанд оролцохоор хүрэлцэн ирээд байна. За тэгээ өнөөдрийн сэдэв бол ер нь үр дүнд суурилсан засгийн газрын үйл ажиллагааны талаар танилцуулах юм. Тэгээ ер нь бол энэ сууж байгаа ихэнх нь бол энэ цэцэг шиг бол тань тийм ээ. Энэ цэцэг бол үндсэндээ сколын сургуулийг тууж мэрэгчлэр төгсөө тэгээд энэ удирдлагын академид бол ер нь бас олон жил бид одоо залуу үедээ хамтран ажиллаж ийм багшилж байлаа. Тэгээд залуу үед гэж ярихаас таа гэдэг. Залуу байхдаа. Тэгээд бас одоо ингээ өдөө өртөө бол бид ингээд ажлын хувьд хамтран ажиллаад ингээд сайхан явж байна. Тэгээд энэ үр дүнд суурилсан засгийн газрын үйл ажиллагааны талаар бол өнөөдөр ерөөсөө аливаа төр засгийн гол одоо дэлхийд даяараа энэ үр дүнд суурилсан асуудлыг чухалчилж байгаа тийм ээ. Гол нь одоо хийж байгаа үйл ажиллагаа бол үр дүнтэй байх ёстой гэдэг энэ одоо зүйл рүү гол үйл ажиллагаанууд бүх төвшин чиглэж байгаа. Тэгээ энэ талаар өнөөдрийн засгийн газрын үйл ажиллагааны одоо бас энд бодлогыг босруулж хэрэгцээнд зохицуулалтыг ханган энэ зүйлээ ажиллаж байгаа ийм хүн одоо энэ талаар өнөөдрийн өглөөний эртч үнийг хийж байгаа нь одоо бас хэрэгтэй зүйл. Бид ч гэсэн манай багш нар бол бас энэ үр дүнд суурилсан удирдлагын талаар одоо бас семинарыг арга хоёр тэнхэм дундын хоёр семинарыг тийм ээ төрийн захиргааны тэнхэм хүний нөөцийн удирдлагын тэнхэм бас 7 хоногийн өмнө бол бас хийсэн байгаа тийм ээ. Тэгээ энэ бол бас ажилтнаа өгж байгаа цаг үе болж байгаа гэдэг үгнээс одоо өнөөдрийн ажил хэрэгч хөдөөний уулзалтыг хийж байгаамаа. За ингээд энэхүү уулзалтын үйл ажиллагааг нээж байна. Тэгээ одоо бол 7:15 болчлоо. Хүмүүс гүгд ороод ирэх баха. Тийм ээ. За ингээд оюун цэцэг багшийг орж байна. Тэгээ өөрийгөө бас тоош танилцуулаарай. Би өөрийн тавилаа. За баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр ингээд төрлөх сургуультай дахин энэ сургуулийн багшийн одоо энэ дээр бараг л одоо 15-6 жилийн дараа гарч ирж байгаад их баяртай байна. Тэгээ энэ одоо миний хамтран зүтгэдэг тийм ээ. Миний шав байсан одоо өнөөдөр Монголын төрийн түшээдэг бэлдэж байгаа ийм одоо сайхан эрдэмтэн багш нартайгаа өнөөдөр уулзаж байгаад үнэхээр баяртай байна. Тий. За яг миний хувьд бол одоо нэр энэ удирдлагын академид удирдах ажилтны мэргэжил дэвшлэх институт гэж байхад нь анх одоо Котлерийн тест өгөөд өсөх ирээдүйтэй гэдэг ийм дүн аваад ингээ багшаар орж ирсэн 18 жил багшилсан байна. Бизнесийн эрх зүй гэдэг хичээлийг зааж исэн их сургуулийн болон отгон тэнгэр дээд сургуульд олон улсын иргэний эрх зүй гэдэг олон улсын эрх зүй гэдэг хичээлийг 2 хуваагаад олон улсын нийтийн эрх зүй тэгээ International Public Law, International Private Law гэдэг нийтийн эрх зүй гэдэг ингэж одоо 2 хувааж шинэ хөтөлбөрийг одоо босгож хичээл зааж исэн. Тэгээ энэ бол миний хувьд бол бас их сайхан одоо өөрийгөө таних одоо улс орныхоо төлөө юм хийх ёстой байна. Бид нар бол үнэхээр одоо энэ сурсан мэдснээ төр засагтаа ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллах ёстой гэдэг ийм одоо чин итгэлийг бол энэ одоо манай удирдлагын академийн хана одоо энэ хамт олон маань надад өгсөнд би их баярлалт юм аа. Ингээ та бүгд бас дахин баярлалснаа илэрхийлж байна. За тэгээд би ч одоо яг тэгээд засгийн газрын хэрэглэх газар хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дараагаар 12-аас 16 онд ажиллаж ирсэн байна. Одоо удирдлагын академийн багшлаас хойш тийм ээ. Мягны солилтын сангийн анхны 1-р компакт гэрээг одоо яг энэ өөдөөс авсан шинэ байрандаа анх одоо орж бас багш нарыгаа дэмжиж 4 жил түрээс төлж ингэж одоо ажиллаж ирсэн байна. Олон улсын байгууллагуудад бол тийм ээ хуулийн зөвлөх төслийн удирдагчаар ингэ ажиллаж ирсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бас ажиллаж ирсэн. Энэ бол бас нийт төрийн хэрэг байлаа. Монгол хүн болсныхаа бахархал тийм ийм сайхан одоо ажил хийж ирсэн. За ингээ Монгол улсын шадар сайдын одоо ажлын адны дараа зөвлөхөөр 4-р шадар сайд дээр ажиллаж байна. За
За энэ одоо явцад бол зүгээр би бол бас ингээд сургуультайгаас үнэхээр анд нөхдийнхаа харилцаа холбоог таслаагүй. Харамсалтай судалгаа шинжилгээнд бол тэр болгон бас орж чадахгүй байгаа. Гэхдээ яг одоо бид нар хичээл заадаг удирдлагын академиар маань ямар одоо төрийн албан агчдыг яаж одоо бэлтжиж, бид нар юуг анхаарах хэрэгтэй юм байна. За манай багш нар төр засгийн үйл ажиллагаанд бодлого боловсруулахад оролцуулж байгаа, оролцож байгаа. Энэ оролцоог хараад ингээд цаашдаа бид нар бас хамтарч ажиллах маш олон талбар байгаа гэж би боддог. За үүний нэг хэсэг бол төрийн захиргаа дах тийм ээ одоо энэ үрдүн цуурилсан төрийн захиргаа нэг асуудлыг би бол бас ингээ яг анхаарад өөрөө одоо засгийн газрын тэгээ бүх одоо аймагуд яам агентлагуудаас ирүүлсэн тайлан мэдээг нэгтгэхэд ингээд одоо улсын хурал 7 төрлийн тайлан одоо тийм ээ тайлгнадаг байсан. Энэ ажлыг хариуцаад хийж яхад бол бас хийх биднэрт бол шүү дээ онцгойлон анхаарах бидний хагас бүтээгдэхүүн хагас одоо бэлэн бүтээгдэхүүн гаргадığım байх гэдгийг бол бас их ойлгосон. Тэгээд би багш нартаа бас дандаа уриалдаг хэлдэг те. Биднэрт бол одоо хамтарч ажиллах их юм байгаа юм байна шүү гэдэг. За энэний одоо нэг чухал юм бол Монголын одоо төр засаг хэний төлөө, юуны төлөө яах гэж ялж байгаа гэдэг энэ одоо асуулт бол хамгийн гол асуулт. Бидний удирдлагын акцент бас те одоо багшлах. Би бас тэр үед тухайн үед бас манай удирдлагын академийн нэг онцлог байлаа. Тэр үед бол Монголын одоо төр засагт бол те зах зээлийн нийгэм төлөвшөөгүй, одоо байгаа байдлаараа төлөвшөөгүй, төрийн алба төлөвшөөгүй, төрийн захиргаа, төрийн одоо зах зээлийн нийгэмд одоо төр засаг яаж ажиллах ёстой юм бэ? Тийм ээ? Хаана бие даахын, хаана түншлэхийн, хаана одоо яг төрийн захиргаа өөрөө дан ганц одоо бүрийн эрхээ хэрэгжүүлэх гэдэг. Энэ асуудлыг бол одоо бас бид нар анхаарах хэрэгтэй юм байна. За ингээд сүүлийн үед бол бид нар үрдүн суурьсан төрийн захиргаа гэж ярьж байгаа. За миний хувьд бол яг одоо ингээд хэрэгжилтэн дээр нь бас ингээд нэг бүүн орохгүй ч гэсэн ингээд бас хариуцлага ажиллаж байгаа. Тэгээ одоо тулгуунсан бас асуудал байгаа. За энэ асуудлыг би бас та бүхэнтэйгээ санал солилцъя. Бас та бид бүгд маань тэ хамтарч ажиллая гэж ямар зүйл дээр манай багш нар одоо ажиллах вэ гэдэг. Тэгээ би бол бас хэлжсэн тийм манай байгаль захирал маань бас бид нар бас нэг эзэмшгээний хурал болж байхад тийм ээ одоо удирдлагын академийн төгсөж байгаа оюутнууд сонсогч нар маань энэ сурсан мэдлэгээ одоо ашигладгүй гэдэг 70% нь ашигладгүй гэдэг ийм санал өгчээсэн тийм ээ судалгааны үеэр одоо яг байгаль өөрөө харилцаад хийсэн судалгаан дээр энэ бол надад бол айгүй юу болж ирсэн тийм бүр question mark болсон. Яагаад? За тэгээ өөрөө ингээд хичээл зааж ирсэн тий бид нар бол бидний үед бол сайн хэлж илаа тий манай Монгол улс төр төрийн захиргаа одоо энэ тогтолцоо маань төрийн засаг төрийн захиргааны үйл ажиллагаа маань тийм ээ тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн одоо энэ тэнхийг судлаад тэгээ одоо төлөвшсөн байгаа байхгүй ямар нэгэн байдлаар манай Монгол улсд байгаа 800 гаруй хуулиуд байна тийм үү одоо бараг 8 гаруй мянган засгийн газрын тогтоол одоо хууль тогтоомж гэдэг энэ олон их зүй актууд гараад байна тийм энэ чинь юу гэхээр бол нэг амар чадахгүй бодохгүй одоо хоцорчсон юм байхгүй шүү ер нь л одоо сүүлийн үед хамгийн л одоо тийм ээ одоо бид нар чинь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк одоо юу гэдэг нүүб гэл хамгийн одоо сүүлийн үеийн бодлого боловсруулж байгаа бодлого боловсруулагч нарын одоо тэр бодлогоос бид нар одоо тусгалаа оруулж энэ Монгол улсын хууль тогтоомжинд төрийн бодлогот бол үнэхээр гайхалтай одоо шийдвэрүүд гараад байна. Гэтэл яагаад Монголын ард түмэн итгэхгүй байна? Яагаад ингээд бид нар ингээд засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэрэгжилт 78%, 95% гэдэг ингээд тайлгнаад тэгэл яг сонгуул олно 100% тэр засаг унжина. Тийм ээ? За 25-аас 80% унаад байгаа байхгүй. Тэр аймаг орно. Гэтэл зарим нэг аймагуд яагаад тууштай 16 одоо чи сүүлийн 16 жил арчсан нам одоо тий ингээд скватер аймагт ингээд ялаад байна. Ерөөсөө тэнд үр хамгийн гол нь юу гэхээр бол ерөөсөө тэр ард түмэн тэр засагт итгэл байх хэрэгтэй юм байна. Тэрний индекс өндөр байна. За ийм учраас бид нар хамгийн гол нь энэ төрийн захиргааны одоо тий би бол өөрөө хяналт шилгээ үнэлгээний асуудлыг хариуцаад ажилласан хувьд бол хамгийн гол зорилго нь ерөөсөө Монголын ард түмэн засагтаа яаж ямар ажил тийм ээ одоо ажил хийгээд яаж хийсэн ажлаа таниглахаар Монголын одоо тэр хүсэн хөдөлж байгаа энгийн иргэдийн амьдрал ахуйд тийм ээ үр дүнгээ өгсөн төр засгийн бодлого хэрэгжиж байгаа юм байна гэдгийг бид нар хэмжих юм хэмжүүрүүд хэрэгтэй байна. Бодлого боловсруулах үйл ажиллагаанд бол бас одоо энэ бизнесийн байгууллага, хувь хүмүүс, эзэмтэн та бүгдийн маань дуу хоолой ордог. Ийм л одоо тогтолцоо бид нар хүсэж байгаа. За ингээд
Би бол та нарт шүү дээ тийм ээ. Одоо ерөнхийдөө бол нэг амар ингээл нарийн онл ярихгүй яа бол та нар бүгдээр онлыг мэдж байгаа. Вебрийн онлоос эхлээл одоо ингээл бабэгүй мэдж байгаа. Зөвөр ер нь бол бидний одоо гол юм бол шүү дээ. Одоо ягаад сүүлийн үед үрдүн сурилсан гэж яриад байгаа. Тэгсэн мөртлөө гүйцэтгэлийн удирдлага гэж бас яриад байгаа тийм. За энэ одоо хаана ингээд гүйцэтгэл явагдаад хаана нь үр дүн гэж ярих юм бэ? Ямар төвшөнд, улсын төвшөнд, аймгийн төвшөнд, бүсийн төвшөнд, тийм үү? Компани төвшөнд, байгууллагын төвшөнд юу ярих вэ? Одоо хүн болгон шалгуур үзүүлэлт гэж байгаа KPI, Key Performance Indicator гэдэг чинь яг ясан дээр юм бол яг төрийн захиргаан дээр бас яг аваад хэрэгжүүлэхэд бол тэгээ ямар шатанд нь ямар байгууллагад хэрэгжих юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгвэл хүн болгон дээр KPI гэдэг байгаа хөөх. Одоо ингээ улс төрийн нам KPI гэдэг. Намынхан гишүүдийг KPI-гаар үнэлэх юм гинэ. Гэтэл KPI бол яг бизнесийн байгууллагад ойлгомжтой. За одоо шил Petronas компани тийм үү? Евро 20 одоо 5 тэдийг бид нар яа тэдэн тонн тос борлуулна гэд ингээ зорилт тавьсан баг тийм үү? Марк төлөвлөсөн байгаа. Тэрнийхээ араас нь яах вэ? Энэ бол гол одоо KPI гэж болдог. Гэтэл төрийн албан хаагчдыг яаж бид нар ажиллаж гин үгүй юу? Тэр байгууллага үр дүнтэй ажиллаж гин гэдгийг бид нар дүгнэх юм биш одоо шалгуур үзүүлэлтээ яа тогтоох вэ гэдэг бас үнэхээр одоо Эрдэмтэн та бүгд маань бас энэ үйл ажиллагаанд оролцооч гэж би хүсэж байгаа юм. Тэр утгаараа би хэлж байгаа. Тэгэхээр одоо бид бүхэн сүүлийн үед үр дүн суурилсан төрийн захиргаа удирдлага гэж ярьж байгаа тийм result oriented result based public administration system гэх. За энэ дээр одоо бид нар яг шууд би гол одоо хэлчихэж байгаа гол үзэл санаагаа бид нар одоо Монгол улс бол тийм ээ бүгдээрээ үр дүн суурилсан төрийн захиргаа гэж ярьж байгаа. Одоо бид нар яг юу хүсэж байгаа гэхээр нэгдсэн удирдлагын тогтолцоо хэрэгтэй. Энэ яг одоо яах юм бэ гэд. Та нар ингээд аваад үзэх юм бол яг ингээд даашаа засгийн газрын хэрэглэх газар дээр ч гэсэн те бүтцээ зурхтаа төлөвлөлтийн газар хян шинжилгээ үнэлгээний газрыг тэргүүн дэд хариуцах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл төлөвлөлтийн өөрөөр хэлбэл энэ бол нэг юмны юу? Хоёр талштай тийм биз дээ. Гэтэл жишээлбэл би бол шууд хэлдэг. Хэрэглэх газрын тэргүүн дэд дарга өөрийнх нь эрх мэдэл асууад төлөвлөлтийн асуудал тийм үү? Салбар хоорондын уялдаа холбоо хангаж байгаа төлөвлөлтийн үйл ажиллагаанаас гадна хян шинжилгээ үнэлгээний асуудал яг тэр тэргүүн дэд даргын эрх мэдлийн асуудал байх хэрэгтэй байхгүй юу? Тэгтэн за яг шинээр орж иж байгаа маа за яг одоо нэг мэдээ тайлан нэгтгэдгийг ингээл одоо буруу ойлгоол тийм ээ энэ мониторинг гэж юу гэдгийг шил худлаа димигээл наатаха зүгээр ингээл нэг тайлан бичээл их хурлуу шийддэг юм чинь наатаха хамаагүй одоо туршлагагүй оюун цэцгийг тавьгээл тавьчих байгаа юм. Нөгөөх нь юу лээ яасан мөлөө болоо явж байгаа. Нөгөө жоох ном уншдаг тулдаа нэг диссэн 4 жил тэнд ажиллаад. За энэ дунд бол юу гэсэн хэрвэл ерөөсөө ингээ хараа төлөвлөлтийн үйл ажиллагаа за хэрэгжил төсөвлөлт за ажлаа үнэлт дүгнж байгаа тэр тогтолцоо бол нэгдмэл тогтолцоонд байхгүй бол өнөөдөр эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөж юм тийм үү макро одоо түвшин салбарын одоо тийм эдийн засгийн хөгжлийн асуудлыг төлөвлөөд явж байна. Гэхдээ яг хуучин шиг үнийн одоо хороо шиг биш байж чадахгүй байхгүй. За тэгээ одоо сангийн яам мэдээж. За мэдээ засаглалыг хуваарлах зарчим метр байлгүй яах. Тэгвэл үйл ажиллагааны цикл нь өөрөө яах вэ? Харилцан хамааралтай, харилцан уялдаатай баймаар байгаа юм. Тэгэхэд нэг яамн дээр хян шинжилгээ үнэлгээний газрын даргыг сонсдог сайд байхгүй. Тэгэл за яах ингэ явсан. Тэгээд дараа нь засгийн газрын хуралдаан дээр танаа одоо яамны яам чинь тэдэн хуулийн тэдэн заалтыг хэрэгжүүлэх ёстой байсан чинь тэр нь хэрэгжээг байна. Танаа тийм засгийн тогтоолоо батлааг байна, тийм журмаа батлааг байна гэдэг асуудал гардаг байхгүй. Тэгэнгүүт чи энэ юу болчих юу болов гэдэг ингэ явдаг. Тэгэхээр юу хэлэх гээд энэ хэрвэл бидний одоо нэгдсэн тогтолцоо байхгүй байгаа учраас л төрийн захиргаа яг хаана нөгөө амьд холбоо нь ингээд тэр тасралтгүй үйл ажиллагаа байж чадахгүй байгаа. Цогц үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. За тийм учраас биднийг бол юу яах вэ гэхээр хамгийн гол нь бид нар яах вэ гэхээр нэгдүгээрт нь бодлогын төлөвлөлт тэгээд төсвөлтийн одоо харилцан хамаарал уялдааг одоо хангах ёстой маа гэж яриад байна. За яг тэгвэл төсөв гэдэг чинь өөрөө тийм биз дээ. Яг одоо тэр ажил хэрэг болгож байгаа. Үр дүн болгож байгаа тий. Одоо тэр оруулж иж байгаа орцыг гарц болгоод юу яаж байгаа. Энэ үйл ажиллагаа байгаа учраас төсвийн асуудлыг төсөвлөлттэй ерөөсөө бид нар уялдуулж чадахгүй байгаа юм. Манай төрийн захиргаа удирдлагын акцент дээр манай амар жаргал багшлж байгаа тий.
Одоо манай боол багш эдэр ингээд хичээлж байгаа тийм. Энэ төсөвтэйгээ ерөөсөө тэр болгон манай одоо шинэ манай Отхон баяр бол одоо үнэхээр би бол дотроо бол боддог байхгүй. Манай Отхон баяр бол үнэхээр яг өөрийнхөө эрдмийн ажлыг тэр засгийн ажилд бол үнэхээр хэрэгжилж чадж байгаа багш цөөхөн багш нарын нэг гэж би боддгийг. Отхон туяа багш тий. Одоо нөө төсвийн их хурлын нөгөө төсвийн хяналтын хороонд ажиллаж байгаа тий. Тий, Отхон туяа бол яг үнэхээр надад бол тэгж бодогдгийг. Тий. За тэгээд яагаад бол бид хоёр ингээд ярьж байхад бол нөгөө 2010 одоо 12 13 онд бид нар ч одоо энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль боловсруулад анхны хуулийг боловсруулад иж хахад хөгжлийн бодлого төлөвлөлт төлөвлөлийн тухай хууль гэж байсан байхгүй. Тэгэхэд бол яг үнэхээр Отхон баяр бид хоёр бол үнэхээр сайхан ажиллаж ирсэн. Тэгээд энэ дээр бол бас ингээд надад бол би их дотроо их талархаж ажилласан, хамтарч ажиллаж чадсан. За ингээд энэ бол их чухал байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл тийм ээ одоо энэ хамгийн гол нь төлөвлөсөн ажил, хүрэх зорилго тий одоо тэрнийхээ одоо аутпутыг одоо үр дүнгийг гаргах тийм ээ. За ингээд 4 жилийн дараа нөлөөллийг үнэлүүлэхэд энэ төсөв их чухал байгаа тийм үстэй. За тэгэхээр байгууллагын хувьд бол энэ гүйцэтгэлийн удирдлагыг бид нар нэлээх ярих хэрэгтэй гэж байна. Яг байгууллагын түвшинд яам, агент тэр үйлдвэрийн газар ч гэдэг юм те. Энэ их чухал байгаа. Энэ гүйцэтгэлийг бол яг тэрэн дээр ярина. Тэр түвшинд ярина гүйцэтгэлийг бол. За ингээд иймэрхүү одоо зүйлийн талаар би танилцтайгаа ярих гэж бодож байна. За ингээд мэдээж төрийн захиргааны хөгжлийн чиг хандлага гэх юм бол та бүгдээр мэдж байгаа тийм. Одоо ингээд бюрократик системээс эхлээл вебрийн онлоос эхлээл Вилсоны онол тийм улс төр бол ангид байх ёстой гэдээ ингээд хойшлуулсан байгаа. Ингээд тийм одоо төрийг улс төрөөс бол холдуулсан байгаа. За энэ онол явж байгаа. Тэгээ сүүлийн үед 2002 онд Монголын бид нар ч одоо New Public Management юу лээ? New Management Public Administration гэнэ үү? Тэгээ New Public Management Public Administration гэдэг өөрөөр хэлбэл Нью Зеландын төслийг манайхан нэлээд их юу яасан байхгүй юу? Австралийн нөгөө аутсайдынхаа маш их орж ирээд манайх чинь ингээд төсвийн хуулиа 2002 онд төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хууль болсон. За энэ дээр хамгийн гол нь яасан бэ гэхээр яг хөө мэдээж тэ цаад онол энэ бүх юм үр дүнгөө гэсэн Шинэ Зеландын best одоо example болоод Шинэ Зеландын төрийн захиргаа бол айгүй тийм бас одоо их сайн ажиллаж байгаа гэж тэднийг айгүй өөрсдөө ингээ апдейт болгоод хөгжүүлээд маш нарийн одоо ингээ хөгжүүлээд ингээ явж байгаа юм билээ. За тэгээд ингээ хамгийн гол нь яах вэ гэхээр бол энэ санхүүгийн жилдээ одоо төрийн албан хаагчид төрийн одоо байгууллага яамдууд бүтээгдэхүүн гаргая. Зах зээлийн одоо элементүүдийг оруулж ирэх төрийн албанд тийм ээ гэдэг ийм гол философи байсан. За энийхээ дагуу манай Монголч гэсэн бас ингээд тий та гэхдээ яг тэр тухайн үед цаг үедээ бол үр дүнгээ өгсөн өөрөөр хэлбэл төвлөрсөн төсөв тий төсөв бол нэлээд одоо сахилга баттай болсон. Төсвийн санхүүжилт бол нэлээд одоо хатуу хяналтанд орсон. Та бүхэн мэдж байгаа шүү дээ тухайн үед бол ингээд бүр нөгөө төрийн нарийн бичгийн дарга нь ажилтныхаа цалин казинод аваачаад тийм ээ аачаад казинод ч тоглож исэн тийм түүх байгаа шүү дээ. Тийм. Өөрөөр хэлбэл энэ төсвийн хяналт бол нэлээд өндөр болсон. Тэр талаараа сайн одоо үр дүнгээ өгсөн боловч нөгөө талаас яасан гэхээр баахан цаас үйлдвэрлэж гисэн. Ерөөсөө одоо ингээд нөгөө бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийгээл одоо бид нар чинь тийм бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийдэг байсан шүү дээ. Би одоо нөгөө юунд ороход. За тэгэнгүүтээ хүн болгон яах юм? Тийм одоо хөтөлбөр хэрэгжүүлнэ, ийм журам боловсруулна, ийм тарифа шинжилнэ ингээд. Тэгэл нэг юм ярихаар л ерөөсөө хуулиа л өөрчлөн шинжилнэ, одоо шинжилнэ найруулна, шинжилсэн одоо юу гэдэг тийм нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг ерөөсөө цаасан дээр ингээд ажиллаад байгаа байхгүй. Цаасан дээр бол үнэхээр Монголын төр бол гайхалтай ажилласан. Одоо ингээд 50 он хүртэл юу хийж байгаа бид нар мэдж байгаа шүү дээ. Тэ. За энэ бол бас би муулж байгаа биш шүү зүгээр би багш нар та нартай тий би зүгээр одоо юу яриад байна шүү дээ. Баг зэргийн уянгийн хэлтэй ярьж байгаа шүү. Өглөө учраас жоохон нойрч хурж иж магадгүй манайханд кофе сайн аягуулж өгөөрэй. Надад ч гэсэн нэг аяг кофе өгвөл би баярлна. За ингээд тэрний дагуу мэдээж ингээ 12 онд ингээ хүчингү болоод бид нар чинь нөгөө шин төсвийн хууль шинжилж байгаа. За төсвийн шинэ хуулийн нэг шинэ онцлог одоо үнэхээр одоо авах одоо миний ойлгож байгаа би бол хуульчин те би бол эдийн засгч хүн биш байхгүй. Гэхдээ тэр үед бол аягүй сайн яасан бэхээр ерөөсөө яг жинхэнэ тэрэн дээр бол үр дүн суурилсан
төсөвлөлт гэдэг үг анх орж ирсэн байхгүй. За ингээд хөгжлийн бодлого төлөвлөлийн тухай хуулийг хийн гэжсэн. За хяналт шинжилгээ үнэлгээ дотоод хяналт шинжилгээний мониторинг үнэлгээний тухай хууль хийн гэд 2 хуулийн төсөл хийгээд байжсэн. Тэгтэн би хэлсэн байхгүй юу? Бид нар өөрсдөө тэгээ үрдэн суурилсан хяналт шинжилгээ ярьж байгаа мөртлөө өөрсдөө алдаагаа давтах гээд байна. Төлөвлөлтийн хуулийн дээр хяналт шинжилгээ үнэлгээний асуудлыг оруулъя. Тийм үү? Гэт ингээд нөгөө хуучин засгийн газрын тогтоолоор зохицуулагддаг байсан хяналт шинжилгээ үнэлгээний одоо энэ тогтолцоо маань уг нь бол эрх зүйн одоо үндэс хуулийн үндэстэй болсон байхгүй юу? Тэ. За ингээд энэ явж байсан. Тэгээд бид нар ерөөсөө ингээд нөгөө намайг анх ажлыг авч хаад 400 гаруй үндэсний хөтөлбөр байсан. Амны хөндийн эрүүл мэндийн талаар 3 билүү 4 хөтөлбөр. За тэгээ ингээд их хурл бид нар шүү дээ 2000 одоо би 12 13 оны баг 10 хэдэн жилийн өмнө ярьж байна. Гэхдээ ерөөсөө мөн чанар ерөөсөө би 10 жилдээ буцаад орох яг хэвээрээ л яг үндэл. За ингээд тэгэхээр тэнд яасан бэ гэхээр хүм муулахаар ингээд яачдаг байхгүй юу? Надад зогтхгүй байхгүй. За тэгээд 10 жилийн дараа яваад очсон чи бас л яг адилхан ингээд нөгөө л бүтээгдэхүүнээ ягаал баахан цаас боловсруулаад суужсэн. За тэгээд жишээлбэл би хэлж байгаа амны хөндийн одоо хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, орон нутгийн хүүхдийн амны мэнд, одоо илрүүлэлт гэдэг янз янзын ингээл өрхийн эрүүл мэнд гээл тэр дотор ингээл бүгдээрээ орцсон байгаа байхгүй юу. За тэгээд ингээд би асууж байгаа байхгүй. За тэгвэл тэрний чинь одоо ямар хэдэн хувийн эрүүл мэнд нь сайн байсан бэ? 73 байсан чинь нөгөө 73% нь одоо амны хөндийн эрүүл мэндийн асуудалтай байна гэсэн чинь дараа нь 8 жилийн дараа нөгөө судалгааны үр дүн одоо ингээд тэр батлагдсны тэр төсөл хөтөлбөр батлагдаад дараа нь ингээд бид нар ингээд үнэлж байгаа байхгүй юу яамдуудад шаардлага одоо нөгөө тайлангаа тавиад нааш нь авчир хөтөлбөрүүдээ чи хилцээ гэд. Тэгээ сонсон чинь 76% нь юу болчихжээ. Амны хөндийн одоо ариун цэвэр асуудалтай хүүхдүүд бүгдээрээ шүдэн хорхоотой. Тэ? Тэгвэл та нааш одоо ийм хөтөлбөр ингээд энэ олон жил хэрэгжүүлчихэд яагаад эн чинь юм байна? Илрүүлэлт нь сайжирсан юм аа. Илрүүлэлт нь сайжирсан учраас 73 76 болсон. Тэгээд та нар ч одоо тэгээд энийг ингээд тэмцээд одоо хүүхдүүдийн сургуулийн одоо багш нар одоо тэр хувийн компаниудтай гэрээ хийгээд энэ шүдмүүдийн янзлуулж болдгоо юм. Болохгүй одоо ийм тиймгээр ингээд зовлон яриад юусэн ингээд ийм явж исэн. За тэгээд 400 гаруй хөтөлбөрийг би 114 болгосон байхгүй юу. Тэгсэн чинь одоо өнөөдөр би ингээд бас л энэ хичээл заах болоод дахиад ингээд нөгөө статистик мэд юм судлаад үзэхэд бас нэлээд олон одоо хөтөлбөрүүд байна л да. Тэгээд гэхдээ яг арай бас гайгүй бас юу болсон бэлээ бас гайгүй. Үндэсний хэмжээний одоо юу байгаад тэгтэл төрөөс баримтлах бодлого гэхэл 10 гаруй том одоо баримтууд байна л да. Салбар хоорондын арга зах зүйн. Яг салбарын жишээлбэл одоо юу гэдэг хүнд үйлдвэрийг хөгжүүлэх төрөөс баримтлах талаар төрөөс баримтлах бодлого салбарт аюул олон бодлогын баримтууд байна. За ингээд бид нар хараа нөгөө тоолж эхэлсэн байхгүй юу? Одоо тэгээ new public administration одоо энэ public system administration system чи яасан гэхээр өөрсдийнхээ нөө төрийн албан хаагчдын ажлыг тоолоод эхэлсэн. Гэтэл жишээлбэл тухайн үед мяатын захирал мядан дампуурсан байхад мяатын захирал 90 сая төгрөгийн ашиг одоо үр дүнгийн гэрээнийхээ шагнал авч байгаа байхгүй. Тэр байгууллагын ажлын үр дүнтэй даргын гэрээ яаж ийн уялдааг байгаа зү. Тийм. За ийм асуудал өнөөдөр ч байгаа. Яагаад ийм өндөр аваад юм бэ гэвэл хүмүүс чинь дургуутсаад дээ шүү дээ. Тиймээс Эрдэнэтийн ГОК-ийн дарга гэтэл өнөөдөр улс орныгаа хижээж байгаа ганц үйлдвэрийн захирал нэг $10,000 цалинтай байх ёстой шүү дээ. Тийм биз дээ. Урамшууллаа авдаг. Одоо бидний нөгөө үлэшээ болоод байгаа Норвегийн систем чинь бүгдээрээ тийм байгаа шүү дээ. Маш өндөр цалин авдаг. Бүр хувьцаа аваад гардаг. Тийм биз дээ. Опцион аваад гардаг шүү дээ. Гэтэл хүмүүс ингээд дургуутсаад байна. Ард түмэн дургуутсаад байгаа байхгүй. Яагаад ингэж энэ хэдгээр бид нар бодох хэрэгтэй юм бэ? За тэгээ яг хөө мэдээж энэ маань энийгээ шинчлээд энэ солонгосууд бол ер нь бол шүү дээ зөв миний ойлгож байгаа төрийн захиргаан дээр бол маш прагматик хандсан байгаа. Маш их гоё нөгөө hybrid system хийсэн байгаа байхгүй. Одоо юугаа аягүй сайн хийсэн юм байлээ. За тэгээ пост модернизм гэдэг нөгөө new public service гэдэг тийм ээ одоо энэ удирдах захирах биш үйлчлэх хэрэглэгчд бас иргэдэд үйлчлэх гэдэг энэ те захиргаадах биш одоо хүмүүсээ юу яах тийм ээ одоо нөгөө албан хаагчдын үгийг сонсох тийм ээ одоо ингээд нэлээ иргэнлэг байдлыг чухалчлах гэсэн ийм одоо юмрууд орж байгаа юм л да.
Би нүүбийн яг төрийн захиргааны манай одоо байгаль захирал штэ жилдээ тэр жил болгон болдгийм байл. Яг тэр Public Administration Reform гэдэг нүүбийн том хурал болдог. Би тэрэнд нэг явж үтсэн. Тэгэхэд бол үнэхээр айгу гайхалтай байсан. Улс орнууд бол үнэхээр яг одоо ямар загвар төр засан ажиллаж байгаа юм бэ гэдгийг айгу сайн ярьж л. Тий. За тэгээд за ингээд одоо энэ олон ярьжсэн. Тэгээд тухайн үед нэг бидний бас та нар мэдж байгаа шүү дээ. Good governance гэх сайн засаглал гэж яриад тэгээд дараа нь OGP Open Governance Partnership гэл аюул олон парадигмууд яваад байгаа тийм ээ. Улс орон болгон хөгжлийнхаа үе шат тэр онцлог тэр нийгэм эдийн засгийн онцлогтон тааруулаад аюул сайн. Гэхдээ нийтлэг нийгэм бол юу гэхээр бол одоо энэ дээрээс доошоо биш ер нь бол ард түмнээс доороос нь дээшээ одоо ингээд энэ хүсэн хүлээж байгаа энэ ард түмэн өөрийнх нь сайн сайхны төлөө гэдэг энэ тухайн төр засаг нь явах ёстой гэдэг одоо ингээд энэ философи бол хамгийн гол явж байгаа. Тэр нь ингээд янз янзын одоо хувилбарт явж байгаа юм л да. Тэгээд тэрнийх нь судалгааг ингээд судалгаанууд нь одоо олон улсын нүүбийн одоо том бодлогын бичиг баримт болоод байгаа шүү дээ. Тэгээ та бүхэн мэдж байгаа шүү дээ нөгөө Эрнандо де Сото гэдэг тийм ээ. Энэ Эрнандо де Сотогийн ном байдаг шүү дээ. Энэ The Mystery of Capital гэдэг. Тэгээ White House Dreams in the West and Fails Everywhere Else гэдэг. Энэ нөгөө манай Монголд бүр орчуулагдсан шүү дээ. Ялгуулсан капитализм яагаад ядуу буруу оронд юу үр дүнгээ өгдөг юм бэ гэдэг. Тий. За тэгээ тэн дээр яасан бэ гэхээр мань нөхрийн одоо энэ судалгааг хараад энэ Перу тэгээд Латин Америкт айгу том судалгаа хийсэн юм билээ. Тий. Тэгээд бид нар ч өөрсдөө Герман одоо өндөр хөгжилтэй улс орно тий одоо өндөр одоо Америк одоо бүтэн твээр нь одоо түүхэн тий хөгжилдөө твээр нь цөлмжсэн бусад улс орныг ажилласан үе олноор нь устгаж одоо тэр хот байшингаа барьж исэн улс орнуудтай өөрийгөө одоо өнөөдөр харьцуулж биш болохгүй байхгүй юу. Бид нар өнөөдөр өмнөд одоо номхон далайн улс орн ямар байна яаж хөгжиж байна тийм ээ одоо жишээлбэл Индонезид affordable life to affordable system гэдэг байгаа шүү дээ. Тэр хүн өөрт нь таарсан тэр орлогот нь таарсан нийгмийн халамжийн системийг тий одоо бий болгож өгч байгаа байхгүй юу. За ингээд Эрнандо де Сотогийн энэ судалгаач чинь бас манайх тэрний үндслээд энэ good governance-ийн юу орж ирсэн тий. Тэгээд тэрнийг үндслээд манайхан бас ингээд ерөнхий сайд баяр ахтай нөгөө 5 төгөлдршил гэдэг тий. Ус одоо төр өөрийнхөө тий нөгөө ард түмний одоо эд хөрөнгийн бүртгэлийн системийг юу яахгүй байна бүртгэлж хөрөнгийн хөрөнгө болгож бүртгэхгүй байна тий. Баруун хооронд болохоор бол франчайзинг оюуны өмчгээд бүх юм дээр одоо ингээд бид нар шилбэл юу гэдэг нь те нөгөө Coca-Cola-г оруулахын тулд минимум 2 сая долларын одоо хөрөнгө борлуулалттай байх хэрэгтэй. Хэрвээ чи манай компани бүтээгдэхүүнийг хийх болох юм бол чи одоо манай компанид 2 сая өгөөрэй гэдэг. Ингээд нөгөө брэнд одоо франчайз бүх юм худалдаж эхэлсэн те. Одоо өөрөөр хэлбэл тэд нар өөрсдийнхөө бит бус хөрөнгөө маш сайн те таваар болгоод ингээд зарж байгаа байхгүй. Тийм биз дээ. Одоо бүх энэ франчайзинг санхүү бизнесийн одоо энэ үйлчлэгээний юм чинь ингээд бид нар зөвшөөрөл авч байгаа. Тийм биз дээ. Телевизийн нэвтрүүлэг хийхэд хүртэл мөнгө төлөөл авч байгаа шүү дээ биз дээ. За тэгээ энийгээ бол маш сайн хамгаалдаг тий одоо оюуны өмчийн итгэмжсэн төлөөлөгч нар бол дэлхийн нийтрээ байж идэг. Тий. За ингээд эдгээр нь ингээд тэр одоо том систем тий одоо монопол тэр том одоо үндэсний нэгдсэн корпорац тэрх ашиг хамгаалаад ингэ байж идэг. За ингээд энэ тогтолцоог яасан учраас энэ маань яасан бэ гэхээр нөгөө good governance гэдэг энэ одоо философи нүүбийн түвшинд батлагдаад ингээд засгийн газрууд нэлээ хэрэгжүүлээд явсан тийм ээ. За ингээд дараа нь одоо ингээд манай OGP гэдэг нэг байгууллага тий OGP гэхээр бол хамгийн гол нь оролцоо иргэний байгууллагууд тий одоо мэргэжлийн байгууллага мэргэжлийн холбоодуудад зарим одоо төрийн чиглэлийг биелүүл одоо шилжүүлнэ төр хувийн түншлэг мөшл гэж яриад шүү дээ тий. Тэгээ энэ бүх юм чинь цаанаа яг юунд гарч ийн гэхээр юу байгаа байхгүй юу? Одоо энэ одоо MDG, SDG гэл одоо энэ бүх энэ зорилтууд чинь яг одоо сүүлийн үед бол яг үнэхээр энэ чиглэл рүү явж байгаа. Тэгээд зүгээр та нарт жишээ олгоод хэлэх би Стэнфордод нэг 3 сар сурлаа. Одоо энэ манай сая бат найрамд очиж сурсан тий. Draper Hills Summer School гэж байдаг байхгүй юу? Rule of Law, Democracy. Хин Фукуяма иржсэн, манай тэр Larry Diamond гэдэг ер нь бол Америк нэгдсэн улсын яг гадаад харилцааны боддог
боловсруулагддаг. Тэнд одоо про-Американ улс төрчдийг бэлтгэдэг, про-Американ хүн гэдгийг тоншдог, олдог. Тэгээд тэрнийг Индиа гэдэг энэ олон улсын тэр нөгөө төрийн бас байгууллагуудаар санхүүжүүлээд ингээд явдаг. Яг тэгээд тэгэхэд бол би одоо Condoleezza Rice-ийн хэлсэн үг үлдсэн. Үнэхээр миний ой дундуур орсон. Ингээ ярихгүй юу. За одоо манай Монгол улс та одоо энэ гоё энэ сургалтын энэ гоё юмаа та нар яад үндсэн дамжсан корпорациудтайгаа заадаг юм бэ? Бид нар одоо Монгол улс ингээл тий procurement law хийгээл амар democracy ингээл амар юм хийгээл ингээл open tender мендер зохион байгуулад ингэж байна. Тэгэхэд танаа Канадууд чи хурж ирээд манай 40 тонн алтыг ямар ч татвар төлөөгүй аваа гарцсан. Санаж байгаа зү 40 тонн алт. Тэр үед 100 кг алт 3 сая 3 сая 600 мянган доллар байсан. Одоо өнөөдөр 100 кг алт 10 гаруй сая доллар болсон. Тэ одоо өнөөдөр дайм болоод бүр юу ч болж байгаа юм тий. Тэгэхэд 40 тоннга та нар бодтой калькулятор одоо бидний калькулятор хүрхгүй шүү дээ. Тийм их мөнгө төгрөг аваа гарахтаа эхний одоо 5 жил тий гэрээнийхаа дагуу tax vacation-ийн хувьд үед 40 тонн алт. Энэ бол official data шүү. Тэ өөрөөр хэлбэл албан ёсны тонн. Уушлаараа батлагдсан нөөцийн 4 дахин үржүүлдэг. Би одоо геологч юм бүгд. Тий. Хөдөлмөрийн батар хурц гэж юм. Тэгээ манай авч байгаа бид нар ч гэж 4 дахин батлсан нөөцөө 4 дахин үржүүлж ээж авдаг. 40 биш минимум 80 тонн аваад гарсан байгаа байхгүй. Бараг ингээд нисэж байгаа чартер нислэгээр нисэж байгаа. Нислэгээр бараг л одоо тэр угааж ирсэнс тий алтных нь усан тусаал ингээл ерөөсөө ямар ч Монгол улсын эдийн засагт 1 грамм нөлөө авахгүй нэг банкар юу ч гарахгүйгээр Монгол банкнд хадгалуулахгүйгээр шууд чартер нислэгээр аваад нисдэг гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл би түрүү хэлсэн яагаад энэ ялгуулсан одоо ингээл энэ нөгөө Эрнандо де Сотогийн түүхэл Монгол дахиад бидний одоо ингээл түүхд ингээл давтагдал нь шүү дээ. Бид нар хичээгээл байгаа мөртлөө баахан доктор хамгаалаад байгаа байхгүй. Тийм гэрээ хийгээд ингээ хажуугаар яваад байгаа байхгүй. За тэгээд манай Стэнфордод нөгөө би ингээд энэ тухай ингээ ярихгүй юу. Тэгсэн чинь шууд Condoleezza Rice сонсож байгаа юм чи сонсоод хэлж байгаа юм чи. Тэгээд танаа одоо ингээд үндсэн дамжсан корпорациуд чинь яг одоо автократик улс орнуудтай гэрээ хийх юм Хятад, Казахстан, Орос тэгээд одоо бүгдээр автократик country гэдэг ингээд үзүүлээл Монгол улс чинь тэнцээ чинь одоо Азтай ганц алтан хараацаа байна шүү дээ. За тэгэнгүүт нь тэгэхэд яг ингээд сонсож байгаа гэж байгаа юм чинь Condoleezza Rice. А тэр танаа тэр гэрээ хийсэн сайд, ерөнхий сайд намын дарагч шоронд орсон уу? Үгүй. За тэгвэл битгий та нар гаднаахнаас юм асуу. Та нар тэр боломжийг олгож байна. Тэгээ яг тэгж байгаа байхгүй. I'm not Theresa Mother and the government of the United States is not the humanitarian organization. You have to own your country гэж байгаа. Тэр хэлсэн үг л дээ шүү дээ. Үнэхээр тэр хүмүүс хэлж байгаа байхгүй. Тэгэхээр өөрсдийнхээ үндэсний тэр язгуур эрх ашигын төлөө тэмцдэг хүмүүсээ төрд гаргаж чадчихна тийм. А төрдөө очиод тэр хүмүүсүүд яг үнэхээр ард түмнийхээ төлөө зүтгэж чадчихна. За ийм байдгийн бэ л шүү манайхаа айл хүүхдүүд айхтар юм бэл шүү. За тэгээд Фукуяма эдэр чинь тухайн үедээ ингээл өстө ингээл социалист систем байхгүй болцсон. Одоо ингээд тий одоо ингээд глобализм юу гэх юм баах юм тэр үед ярьжсэн. Одоо сая мань хүн 10 жилийн өмнө ямар ном бичсэн. Тэ strong government гэдэг нь бичсэн. Өөрөөр хэлбэл төр хүчтэй байх хэрэгтэй. Төр хүчтэй байх хэрэгтэй. Efficient байх хэрэгтэй. Effective байх хэрэгтэй. Одоо ерөөсөө зүгээр ингээд зах зээлийн одоо бид нар яг ингээд улиран акцент ингээд хичээлийн хөтөлбөр хийж байхдаа ингээд хараа төрийн зохицуулалттай зах зээлийн нийгэм, төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засаг, төрийн зохицуул ингээд ярьжсэн чинь нэг өдрийн дотор бид нар төрийн зохицуулалттай гэдгийг бүгдээ нь устгахжсэн манай хөтөлбөр. Хичээлийн хөтөлбөр гэж явжсэн. Тэгээд яг ингээд бид нар яг ингээд ерөөсөө ингэж явдаг юм байна шүү гэдэг одоо тухайн үед бид нар ч өөрсдөө нөгөө энэ хүмүүлээр гардаг гочоо шиг тий эхнээс нь нөгөө хууртагдаад дараа хамт хууртаа явна гэдэг шиг юм болж штэ яг үндэлэхэд тий. За тэгээд тийм учраас бол бид нар бол одоо өнөөдөр бусад улс орнууд бол үнэхээр одоо юу ятсан байна. Өөрсдийнхөө одоо байгаа нөхцөл байдалтай маш их юу яаж байна. Бид нар одоо шилбэл одоо бол яг үндэлэхэд Давост очих болцсон. Давос бол юу вэ? Глобализмын
гол платформ тийм үстэй Давосын форум. Одоо Давосын форумд очдог нэг сая Трампд нэг очсон. Тэрнээс өмнө бол ер нь тэгээд улс орнуудын ерөнхийлөгч нар очихоо болцсон шүү дээ. За яг хөө максимум юу тэгээ ерөнхий сайдар очиж байгаа. Глобалчл гэдгийг бол одоо өндөр Латин Америк одоо бид нартай адилхан юм сорилт авж байгаа улс орнууд бол ерөөсөө хүлээж авах болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээл Давосын форум гэл ингээд Монгол Economic Forum most important. Энэрүүд бид нар анхаарах хэрэгтэй. Тэрэн дээр бид нар судалгааныхаа ажлыг танилцуулж, тэнд Монголынхаа одоо улсад хөрөнгө оруулсан хүмүүстэй л бид нар тоож ажиллах хэрэгтэй байна. За ингээд та бүхэн бид нар мэдж байгаа. Ер нь бол биш үү? Одоо ингээд нөгөө үрдэн сурсан төрийн удирдлага гэдэг маань өөр ингээд тасралтгүй цикл гэдэг маань энийг мэдж байгаа. Бүгдээрээ хассан байлгүй. Би биш үү? Одоо та нарт үндэсний аудитын газар бол үнэхээр биш үү? Одоо маш сайхан юу хийгээд байна. Судалгааны ажил хийгээд байна шүү. Маш мундаг эрдэмтэд цугтарсан байна. Үндэсний аудитын газарт одоо яг юм гэрээтэй манай одоо юм багш нараас байна уу ажилдаг. Хуучин одоо манай гунгаан Ямбоо багш нар аудиторч байсан. Одоо манай аудиторч багш нар байна уу? Манай сургуульд аудит хийдэг, төрийн байгууллагын үйл ажиллагаанд аудит хийдэг байхгүй юу? Одоо энийг манай байгаль захирал шүү дээ. Бид нар бол хуучин бол шүү дээ. Ингээд яг нэг практикаар эрхэлж байгаа, ажиллаж исэн, ажиллаа өгсөн энэ одоо багш нарын аюух урьдчилан байсан 25% багш болгоод тэгээд тэд нар чинь яг жинхэнэ уйж өгч байгаа байхгүй. Тэгээс одоо тэгээд нөгөө одоо ер нь догматизм болчихсон шүү дээ. Дээр үдээр 200 жилийн өмнө ямар улс дээр одоо Адам Смит өнөөдөр Адам Смитийг зүгээр одоо үнэхээр академикийн сурах хэрэгтэй байхгүй. Манай удирдлагын академи яагаад хэрэглэх газрын дэргэд байгаа гэдгийг. Яагаад боловсрол сонирхолтой яамны харьяа биш юм? Яагаад шинжлэх ухааны академийн харьяа биш юм? Бид нар бол Монголын төр засгийн бодлогыг боловсруулахад оролцдог. Хэд талаар судалгаа хийдэг. Үнэлгээг нь хийж өгдөг, зөвлөмж гаргадаг. Эцсийн үедст нь яах вэ гэвэл хуулийн төслөөр санал өгдөг байгууллага гэсэн байхгүй. Тэгэхээр байгаль захирлаа би одоо дахин хэлдэг. Би ирээл хэлдэг. Манай удирдлагын академи биш албан ёсоор одоо хуулийн төслөөр санал өгдөг байгууллага болмоор байна. Одоо энэ гол эдийн засгийн нийгмийн эдийн засгийн гол төрөөс баримтлах бодлого дээр санал өгдөг албан ёсны рецензент болмоор байна. Энэ статусыгаа бид нар алдсан. Энийг одоо байгаль захирал маань одоо та бүхэн маань уцаас сэргээгээч гэж би хүсэж байна. За яг хөө мэдээж хүн багшийнхаа хувьд бол өштэй чадaltaй мэддэг хүмүүс нь энэ тэнд очиод ажлын хэсэгт ороод байгаа байхгүй юу? Тийм ээ? Гэхдээ албан ёсоор удирдлагын академи биш үү? Энэ одоо зөвлөлт байна уу? Зөвлөлдөх зөвлөл эдийн засгийн ерөнхий сайдын дэргэдэх одоо эдийн засгийн зөвлөлт байгаа юу? Албан ёсоор инх хамглан биш үү? Инх хамглан байх багш байхдаа нөгөө нэг яг тэр бүр нарийн бичгийн дараагийнх нь ажлыг хийдэг гэсэн. Одоо манай удирдлагын академийн гол одоо би та бүгдээс хүсэж байгаа юм. Өнөөдөр би яагаад энэ дээр шихрүүл хамтарч ажилламаар байна. Та бүгдийн мэдлэг чадварыг бид нар төр засаг одоо ашиглах хэрэгтэй байхгүй юу? Одоо онлайн тухай ярих нэг чухал биш. Тий. Үе юм уучлаарай. За ингээд өөрөөр хэлбэл бид нар ингээд бүгдээ онлайн мэдж байна тий. Ингээд ихсэн төлөвлөдөг, дараа нь ингээд төсвөлдөг, дараа нь ингээд гүйцэтгэл зохион байгуулалт тий. Одоо ингээд тэгээд дараа нь хян шинжилгээ үнэлгээ хийчихэд тэгээд одоо ингээд бүх мэдээллийн нэгдсэн урсгалд орж гаад дахиад ингээд үнэлгээний үндслээд төлөвлөлтөө одоо тодтогдол хийгээ явна гэдэг. Ингээд бид нар ажиллана гэдэг одоо бүгдээрээ энэ циклийг хүн болгоо одоо тий нөгөө дүнчөр маань шиг мэдж байгаа байхгүй юу? А тэгвэл яг энийг хэн хариуцж яана гэдээ үзэхээр дандаа өөр системд яамн дотроо өөр одоо газрууд хариуцж байгаа байхгүй юу? Гэхдээ газрууд байж болно. Тэгвэл дарга нар нь одоо яг энийг нэгдмэл хэмжээнд авч сонсохгүй байна. Авч хилцэхгүй байна. За ингээд би яг нь хуульчин болохоор нэг амар төсвөлөө орохгүй. Тий одоо өөрөөр хэлбэл энэ хууль тогтоомж талаас нь аваад үзье тий. Өөрөөр хэлбэл энэ үрдэн суурилсан одоо төрийн захиргааны бодлого бол манай Монголын одоо бүр төрийн бодлого болчиход байгаа шүү дээ тий. Өөрөөр хэлбэл үндсэн хуулинд орсон байна. Өөрөөр хэлбэл сая 19 онд тий хөгжлийн бодлого төлөвлөлтөөр доктортой байна гэдэг ингээд одоо Монгол улс төрөл төлөвлөлтөөр явах юм байна шүү. Урт хугацааны болон урт богино хугацааны бодлогын баримтч боловсруулна. За одоо би ингээ яг бодит амьдрал дээр нэг жоохон тэгээ нөө төрийн өмчлөх компанид ажиллаж байгаа буцаад төрд орлоо. Сар болгон төлөвлөж гин, сар болгон тайлан өгж гин, улирал болгон тайлгнаж гин, улирал болгож гин, жил болгон юу яаж гин гэж баах юм өгөөлэдэг. Тэгээд бүх юм дээр тэр шалгуур үзэлч хааван тэр хөрг үрдүн чинь хааван гэл ингээд одоо бүгдээрээ шалгуур үзүүрт ярьдаг болсон.
Уже юу болж чинь те нөгөө нүүрээ угааж исэн охин чинь нүүрээ хитрүү бодог хитрж байна. Одоо те би ингээ уруулаа ингээ бүр ингээ дараатал нь шахаад ирсэнтэй адилхан болно. Тэгвэл та нар намайг танихгүй болно шүү тийм үстэй. За тийм болох гээд юм шүү манайхаа. За тэгээд яг ингээ та бүхэн те мэдж байгаа шүү те энэ одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн удирдлагын тухай хууль 13 ингээ 21 онд өөрчлөлтөд явсан байгаа. За ингээ алсын хараа дээр чинь бид нар ч одоо 50 он гэхэд одоо юу их 30 он гэхэд бид нар чи яах ёстой. Төрийн захиргааны байгууллагуудыг бүтэц зохион байгуул чиг үүрэг эрх мэдэл зааг ялгааг оновчтой тодорхойлж оролцоог зохистой хангана. Иргэдийг сонсдог, хувийн эрхлэлтэйг хамтарч ажилладаг тогтолцоо төлөвшүүлнэ. За одоо бид нар ямар түвшинд явж байна? Тийм ээ? За одоо яг энийг яг яаж хэрэгжүүлж байна? Хэн хэрэгжүүлж байна? Яаж хэрэгжүүлнэ гэхээр төр хувийн эрхлэлийн түвшин одоо концессийн хуулиа өөрчлөөл төр хувийн түвшний тухай хууль олгоод ингээл яваад байгаа байхгүй. Янз янз олгоод өөр олгоод 33. Тэгээ түрүү би бас түрүүн тэр юунд хийсэн те жишээл төсвийн тухай хуулийн дээр шүү дээ. Түрүүний нөгөө төсвийн хууль чинь шүү дээ. Бүр тухайн үедээ хараа 13 удаа өөрчлөлт орсон байна. За яг тэр үед бол ойлгомжтой ингээд маш их өөрчлөгдөжсэн бид нар одоо тий улс орн маань ингээд явж ирсэн. Тэрийг бол би ойлгож байна. За ингээд жишээлбэл 12 оноос хойш тий батлагдсан энэ төсвийн тухай хууль бол яасан 68 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Ингээд нөө тогтвортой байдал бас байхгүй ч гэдэг. Хаана тогтвортой байх хэрэгтэй юм бэ? Бас бюрокраси гэдэг чинь яг хаана үлдэх хэрэгтэй юм бэ гэдгийг бас бид бодмоор санагдаад байгаа байхгүй юу? Бюрокраси гэдээ ярьчвал одоо жишээлбэл жаргал багш над руу амар харж бас болохгүй шүү дээ. Тэгээ бас төрөөр тодорхой хэмжээний бюрократик систем байх хэрэгтэй. Доктортой систем байх хэрэгтэй. Энэ хүртэл явна сайд. Энэ хүртэл тэрнээс цаашаа явж болохгүйгээ баясгалан хийж байгаа тийм биз дээ. Байгаль захирлууд тэгчийн ингэж зөмөр ингэчигээд энэ байшингаа нураач гэдэг болохгүй шүү дээ тийм биз дээ. За ингээд ийм том ажлууд зорилт тавьсан байгаа. За ингээд одоо та бүхэн мэдж байгаа те 5 жилийн одоо бид нар чинь 5 жилийн үндсэн чиглэлд хуучин жилийн үндсэн чиглэл байсан шүү дээ те. Одоо ингээд 5 жилээр явж байна. Жилийн одоо юу яаж байна? Сая бид нар 12 сард их хурл маань те 26-аас 30 он төвчлөг 5 жилийн үндсэн чиглэлээ баталсан. Тэгээд нийтдээ аваад ингээд үтсэн чинь хараа хөгжлийн бодлого баримтчгууд ингээд 20-оос 30 оны хооронд бид нар ингээд маш олон тэмээ урт дунд хугацааны ийм одоо бичиг баримтууд боловсруулад ингээд хэрэгжүүлээ явж байна. За одоо ямар асуудал гэж хэрэгжилтэн дээр унаад байгаа юм. Хэрэгжилтэн дээр дутуу. Ерөөсөө ойлгодгоо. Одоо ингээд амьдралаас та хоол юм яриад байна. Амьдралаас хоол юм яриаг байхгүй. Амьдрал тэр чинь бий болох гэж л ялж байгаа ш бид нар тийм үстэй. Тэгэхээс биш. Энэ чинь амьдралаас хоол байна гэдэг. Тэгээ манай удирдлагын академийн шавнар тухайн үед нөгөө олон улсын ингээд би чинь грек контракт гэдэг бизнес хэрэгсэл заахаар та амьдралаас хоол юм ярьж байна. Үгүй шүү. Дээд чүхтэр очиод унаад байгаа байхгүй нөгөө гэрээ. Тэрнээс хойш би хэлж байгаа. Та нар миний үгийг ингээд хичээл дээр ирэхгүй байж болно. Дүүн бол 20%. Хамгийн гол нь та нар яах вэ гэвэл дараа нь харин надаас зөвлөгөө авах мөнгө төлж зөвлөгөө авах шиг гэдэг байна. Тэгмэд бүгд тэр урьж суучдаг гэсэн. Ирцээ бүрдүүлж байгаа царайд тийм. За ингээд тэгэхээр хамгийн гол нь бид нар одоо зөв би жишээ болоод хэлсэн шүү тийм. За ингээд тэгэхээр бид нар бол одоо энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн түүний удирдлагын тухай хууль бол үнэхээр бид нар яг үнэхээр одоо тэрнийг бариад хэрэгжүүлэх юм бол үнэхээр гайхалтай систем тогтолцоо бий болцсон байгаа шүү. Үнэхээр гайхалтай. Тэгээ одоо бид нар дээр яг ямар асуудал яриад нэхэр одоо ингээд хараа баахан дүрм журмууд харж байна ингээд баахан дүрм журмууд батлагдаад одоо ингээд яатсан ингээд 104 баримт бичиг баталсан байна. 104. За ингээд төрөөс барих одоо бодлогууд ингээд маш олон баримт бичгүүд батлагдчихжээ. Одоо ингээд хэрэгжүүлэх дээр асуудал гарч байна. За би одоо ингээд гол асуудлаа, тулгымцсан асуудлыг хэлье гэж бодож байна. Яг цаг маань бас нэлээ яаж байна те. За тэгэхээр яг үгээр би түрүү хэлсэн те. Одоо ийм юм асуудлууд байгаад байгаа учраас одоо манай багш нар те одоо нэг одоо ингээд хичээл зааж ин төрийн албан агч нартай хичээл зааж байгаа юм чинь одоо энэ зүйл дээр их онцгойлон анхаарч одоо бүр хичээлээ заамарсан гэдэг байгаа байхгүй. Хүн болгон хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг унших хэрэгтэй. Бүгдээрээ тэр арчлуудыг харах хэрэгтэй. Бүх одоо өөрсдөө яамдуудын тайлбар боловсруулалт оролцох хэрэгтэй. Яамдуудын төрөөс баримтлах бодлого бичиг баримтыг боловсруулж байгаа энэ ажлыг дипломын ажил гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй бид нар. Тэ баахан ингээд нэг паналны тэ ингээд амьдралд хэрэггүй баахан бид нар чинь ингээд тэ бичгэд амархан ингээд сэдв баталцдаг. Тэгэл тэр сэдвээ нэг өөр хүнээр хийлгүүлээ, туслахаараа хийлгүүлээ. Тэгэл төрийн албан агч нар яаж нөгөө сертификат аваад байгаа байхгүй юу? Гэтэл яг өөрсдийнх нь хэрэг одоо яг манай удирдлагын хацын би түрүү хэлсэн тэ одоо удирдлагын хацын бол маш прагматик засаг төр тэр сурж байгаа оюутнуудынхаа тэр салбарын
төрөөс байдлах бодлогуудыг маш сайн хардаг. Тэгээ яаж тайлгнах юм тэр нюансыг биш үү би та нар заа гэж байгаа хэлж байгаа биш. Гэхдээ энэ бол нөгөө cross sectional те ерөөсөө энэ гол одоо тэр төрийн захиргааны яг галтгоо байгаа байхгүй юу? Яг хоол ихэд заайлшгүй давс хийдэг үстэй. Сахар игээ суудгүй үстэй шинжилж гин өөрчилж гин сайжруулж гин гэд тийм үстэй хоолндоо яадгийн давсаад идэг шүү. Тийм үстэй яг хуу дээрэс нэм сахар хийж болно. Гэхдээ давсаа хийдгүү. Махан дээр хийдэг. Тэгэхээр яг тэр давс нь болчиход байгаа байхгүй юу? Одоо энэ систем маань. Тэгээд за одоо би юу гэж хэлэх гээд тэгэхээр маш олон одоо бодлогын баримт бичиг үндэсний хөтөлбөрүүд бол ингээд хэрэгжижээд явж байна. За тэгэхээр одоо сая яасан гэхээр үндэсний аудитын газар айгүй гоё юу хийсэн байх шүү. Яг үр дүн суурилсан төсөөлөлтийн талаар судалгаа хийгээд тайлангаа гаргаад сайн нийтлсэн байна. Тэрнийг уншаараа би бас айгүй олон энд байгаа датаг бол энэ үндэсний аудитын газрын тэр тайлангаас шууд хэрэглээд авцсан тэд нар ч айгүй ингээд юу яаж байгаа юм чинь те боловсруулсан аюугай мэдээлэл өгж штэ. За ингээд тэндээс бас яг энэ тоонууд гарч ирж байгаа шүү. Тэгээд ямар хэрвэл ерөөсөө энэ тэ нөгөө бодлого хоорондын давхардал үүсэж нөөцийн үр ашигыг зарцуулалтанд хүрэж байна. За үүний улмаас хөгжлийн бодлого өр нөлөө буурсан хэрэгжлийн чанаас сулрах эрсдэл үүсэж байна гэж байгаа байхгүй. Тэгээд одоо яг ингээд бид нар ингээд яг одоо ингээд над дээр тэ бид нар ярьж байгаа чинь ингээд нэг жилийн төлөвлөгөө за өмнөх жилийнхаа тайланг одоо энэ жилийнхаа төлөвлөгөөг за тэгээд эдийн засгийн хөгжлийн яам ерөөсөө юу хийж ин биднээс баах юм хичээдэг. Эдийн засгийн хөгжлийн яам өөрөө яг юу гэдэг юм. Тэгэл хүн болгоноос тэгэхээр одоо би ингээд шалгуур үзүүлгээд би нэг удирдлагын хацаанд бас нэг багшлжсэн болохоор нэг арай өөр юм биччих юм. Дөнгөж хөөрхөн амтын те нэг төрд ажиллаад 3 жил болоогүй шинжээч охин маань яах вөхөр нэг юм хуулаад биччих юм. Шалгуур үзүүлэхээр нэг баримт бичигээс нь дараа нь жилийн дараа 100 баримт бичиг болгоно. Шалгуур үзүүлэлт нь 100 зорилт тэ төвшин 100 баримт бичиг боловсруулах ингээс сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо яах вэ гэвэл эдийн засгийн хөгжлийн яам өөрөө тийм ээ одоо энэ сангийн яамтай нийлж хагаад тэр бүх шалгуур үзүүлэлтүүдийг төвшөнд нь тааруулсан одоо энэ ажлуудыг хийж өг дээрээс ч хилүүлж өгөх хэрэгтэй байхгүй. Пожалуйста бид нар яг болсон шалгуур бүлдэр ингээд нөгөө яамд чинь ажилтнууд нэг хөрхийтэй ингээд энэ бичиж явуулчихж байгаа юм. Тэгэнгүүт нь тэрний чинь яг жинхэнэ мэрэгжлийн түвшинд төсөвтэй нь уялдуулаад ингээд бид нар чиглэл өгөх гол чигүүрхтэй механизм бол эдийн засгийн хөгжлийн яам байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо баахан ингээд аргачлал яасан тэрийнхаа дагуу нөгөөдгийг нь ойлгох гол тэрний сургалт зохион байгуулаад сургалтандаа ерөөсөө эдийн засгийн хөгжлийн яам одоо гол анхаарал байж гаанжууд бүтээсэн юм шиг л юм болоод байна. Тэгэхээр энэ дээр бол бид нар юу хэлэх гээд юм гэхээр бид яг яг энийг хамт суугаад сургалтанд суугаад би одоо яг ингээд боловсруулаад ажиллаж ирсэн хүн учраас би яагаад юм да бас ингээд хэлээд байгаа шүү. Та бүхэн маань энэ дээр одоо та хэд манаас хичээл заахтаас онцгой анхаараач гэж хэлж байгаа. За тэгээд яах вэ гэхээр бол тийм ээ жил бүр одоо ер нь бол ингээд гаргасан байж тээ энэ хараа 49 богино хугацааны бодлогын баримтч батлагдаж байна. Нөгөө л үр дүн суурилсан бид нар чинь үр дүн суурилсан гэжсэн чинь дахиад одоо гүйцэтгэл бараа бүтээгдэхүүн нийлүүлэлт рүүгээ яваад орчиж байгаа байхгүй. Тийм байхад энэ дээр та хэд манай багшд эрдэмтэд одоо энэ оюутнуудынхаа энэ салбар дээр нь одоо диплом бичигдэн яг өөрсдийнх нь ажил руу яг өөрсөндөө гараад хэрэглэхээр ядахтаа шалгуур үзүүлэлтийг боловсруулахад туслаад өгөөч. Тэрнийгээ дипломны сэдв болгож өгөөд яагач. Багш нарын ажилд оролцсон энэ одоо улсын одоо энэ хууль тогтоомж тийм ээ одоо бидний нөө Б цаг тийм Б цагийн одоо ахиухан тавьж өгөөд өндөр одоо яхан бол энэ багш нар чи яг эндээ яг 100% багшлаа сууж ш тийм ээ наад чиг наарч шиг гүгээд авахгүй өмгөөрийг чиг гүгээд ирсэн тийм. За ингээд явж ирсэн шүү. За ингээд одоо би жишээлбэл уучлаарай. За одоо ингээд гол юм дараагийн нэг асуудал байна. Энэ хуулийн төсвийн тухай хуулийн те 6 дугаар зүйл дээр хүйж зааж ин гэхээр бол те одоо та бүхэн одоо би тэнд одоо гаргах чи те одоо төсвийн тухай хууль гараад байна те төсвийн тухай хууль жил болгоны хуулийн арга талд нь болохоор тухайн яамны одоо санхүүжилт авч гол үндсэн ажлуудаа төсөл арга хэмжээ гэж аваад байгаа. Тэрнийхэн тоон болон чанарын шалгуур үзүүлэлт байгаа. За тэгээд энэ нэ шүү дээ одоо яг үнэхээр нөгөө бодлогын баримт бичиг нөгөө алсын хараа нөгөө засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт чинь орж үгүй юу гэдгийг ерөөсөө бид нар ярихгүй ингээл өнгөрөөд байгаа байхгүй юу. Одоо би үйлчлэл яг толгой өвдөж байгаа байхгүй юу гэхээр засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэй шүү дээ нөгөө 24-28 оны хөтөлбөрийн хэрэгжилт чинь одоо ингээд бараг хэрэгжилт нь хэдэн хувь байгууллаганд 41 сая сүүлийн үед нэг юу яасан яа нуушлаа
ийм одоо ингээд яг тайлан гараад ирнэ. Тэгэнгүүт бид цөмөрөө бас та бүхэн маань тэрний хараараа энэ яг засгийн газрын хууль тогтоомжийг хэрэгжил тэгээд засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжил мэргэжгээд одоо энэ хурлуудын гишүүдээр өгж байгаа тайлангуудыг маш сайн харж судалгааны ажлуудаа та бүхэн маань энэ нөгөө яг оюутнуудад нь яг хичээлд одоо сонсогчдод зааж өгөх чухал байна. За ингээд тэнд гисэн чи ямар тооцоо гаргасан бэ гэсэн чинь хаа нөгөө те ямар тооцоо 24 онд 10 өөрөөр хэлбэл их үүсвэргүй ямар төсөв юу байгаагүй ийм олон ажлууд хийгдэд байна. За яг ингээд сая 24 онд 10 байсан 25 онд 2 болоод ингээд тодорхой бус одоо санхүүж их үүсвэргүйгээр ингээд арга хэмжээнүүд хийгээд энэ л да төлөвлөсөн байна. За 2024 оны төсөвт болохоор 150 төсөв арга хэмжээ ингээд хөрөнгө төсөвлөөгөө ингээд батлагдаагүй. Одоо яаж юм гэхээр засгийн газрын нөөц хөрөнгөөс нөгөө төсөвд батлагдаагүй учраас нөгөө хэмжин гээд одоо яаж ин бүх ажлуудыг нөөцийн сангаас одоо засгийн газрын нөөц сангаас гаргаж өгөөч гээл засгийн газрын тогтоол барайл гүйлдэд. Яг бол төсөвд нь тусгаагүй. Ийм формалдаад байгаа байхгүй юу? Ерөөсө формалдаад мэдээж төсөвдөө бүгдээрээ удирдлагад явах хэвээр мэдээж ойлгожийн төсвийн тодорхойл нөгөө зэсийн өвн ингээл энэ бүх юм байлгүй яах вэ? Гэхдээ ерөнхийдөө зөвхөн бид нар юу хэлэх гээд нэхэр бол одоо яг энэ зүйлүүд дээр тийм ээ одоо яг энэ төсөвтэйгээ уялдвал тэр арга хэмжээ нь жишээлбэл тухайн үед би зөвхөн яг бодит жишээ аваад үзүүлээ заяа. Хүүхдийн төлөө газар гээд бид нар ингээд судалдаад ярьж байгаа байхгүй хичээл зааж байгаа. Тэгсэн чинь ингээд уулзаад ярьж би хичээл заах гэж чинь яг ингээд дарга зэрэг ингээд те яам хэрэгэл газар ингээд агентлаг ингээд уулзаад бид нар тайлангийн хилцээ сууж байгаа байхгүй. Тэгэхэд ингэхгүй би за гудамжинд хэдэн хүүхэд байгаа юм. Танах яг нөгөө нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яамны сайдын төсөв дээр нь те одоо ингээд би танд жишээ олгоод яа л да. Энэ чинь яаж жижиглдэг лээ. Wait a moment. Юу маань хаавна. За одоо энэ байна те. За энийг за одоо ингээд за одоо ерөнхийлөгч мөрөлдөгч болий. Прокурор яг бодиттой одоо ингээд жишээлбэл нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яам те. Ингээд яамдар очиод үзье. Тэгэхээр жишээлбэл тэр үед шүү дээ ингээд би асуухгүй гудамжинд одоо яг ингээд энэ хараа. За энэ цагаатах комиссараа юу юм аа хол юм аа те ерөнхий сайдаа болий. Манай сайдаа болий гэдэг хахтай бодлоо. За тэгээд жишээлбэл би та нар жоохон нойрч өрөөд байгаа хүмүүсд яагаад баш сахилгуутаад байгаа ш. За манай сайдын юм өнгөрөө гэдэг байхгүй тий. За одоо өөр за байгаль орчин уур амьсгал. За ингээд яг хөө нийгмийн хамгаалал руу яваад бол энэ хүн ард түмэнд хамгийн хамааралтай тий. Тий ингээд юугаа харъя л да. Арга хэмжээг аваад үзье тий. За нийгмийн хамгаалал хаана байна уушлаараа. Энэ юу? За зам тэрийн сайдаа ингээд биччихэр жишээ тий. Зам тэрийн сайд. За одоо энд болохоор бол яаж ийн за ингээд нэмэгдүүлнэ, ингэнэ тэгнэгээд одоо энэ төсөл арга хэмжээнүүдийн шалгуур үзүүлэлт нь ингээд байж штэ тий. За автоеврын хэрэгслийн үзлийн онцлогооны хамрагдалт гээд за 2024 онд 55 байсан бол 20 одоо зорилтод энэ 26 онд бол 75%-ийг одоо хамруулах нь л дээ тий. Тэрнийхээ төлөө ажил авж байгаа юм байна. За одоо ингээд авто замын нийт хүчин чадлыг нэмэгдүүлнэ гээд жишээлбэл одоо суур үзүүлэлт нь 1100 км байсан бол 1245 км гээд. Харагдахгүй нь үү те? Яаж вэ юм бэ? Тий. Болохгүй нөө? Энэ би нөгөө төсвийн хуулиа 25 оны юу яадахгүй юу? Дэлгэцэн харахгүй нөө. Окей. За энэ яах юм бэ? Наад чи хаах вэ? Хаахаар гараад түрүү нэгдэсэн тий. Ингээд одоо өөрөөр хэлбэл гол үйл ажиллагаанууд. За тэгсэн чинь хүүхдийн төлөө асууж авахгүй би. Тэнд ингээд 3500 хүнийг нийгэмшүүлэх гэж бичсэн байсан. 3500 хүнийг. За тэгэхээр би асуухгүй 3500 хүнийг нийгэмшүүлэх чинь яг юу гэсэн үг юм бэ? Яг нийгэмшил хин гэж байгаа. Гудамжинд байгаа хүүхдүүдэд одоо бид нар ингээд халамж үйлчлэгээ үзүүлдэг одоо тий өнчин хүүхдийн төв мөвд өнчлөг. Тэгээ би асуухгүй. За яг Монгол улсад яг гудамжинд хэдэн хүүхд одоо ингээд энэ сайдын те нөгөө багцаараа ингээд эн чинь нөгөө те 24 оны суур үзүүлэлт зорилттой түвшин одоо 55 км одоо те хувийг одоо 24 онд одоо хамруулж исэн бол одоо яг 25 онд 75% одоо бид нар болгож одоо үзлэгт хамруулна гэдэг ингээд зорилт тавиад яваад байгаа байхгүй юу. За одоо жишээлбэл
авто замын нийт ингээд километр те 24 онд 1100 км барина гэж төлөвлөж исэн бол 25 онд те 1245 км юу яана гэд ингээд те улсын чанартай бол орон нутгийн чанартай нийт авто замыг барина гэд ийм одоо зорилтууд байж байгаа. Тэгэхээр хөгжлийн за тэгээд би тэр хүүхдийн төлөө үндэсний газраас асуухгүй. Тэгсэн чинь годомжинд яг байгаа хэдэн хүүхэд байгаа. Тэгэхэд бол яг нийгмийн айгу том асуудал байсан те. Годомжинд хүүхдүүд байсан. Тэгээ асуусан чинь нэг хэсэг нь 560, нэг нь 240 хүүхэд гэдэг. Ингээрсээ нөгөө тоон гардггүй. Юу яах вэ те. Ингээд нөгөө би тэр хөгжлийн хүүхдийн төлөө газар годомжинд яг хэдэн хүүхэд байгаа юм. 264-д регистрийн дугаарыг надад аваад үзье. Та нар тэр 264 хүүхдийг яг тэр регистрийн дугаартай аваад ир. Хэдэн хүүхдтэй? Одоо гадаа гудамжинд хүүхэд байхгүй болсон тий. Тэр хүүхдүүд яг хайцсан болдог гэдгийг бас мэдэхгүй л байна шүү дээ. За яг ээж аауд нь аваад нөгөө 100 мянга авч байгаа ах гэж найдаж байна. Тэгээд бид нар юу гэж хэлсэн бол хэрвээ 264 хүүхэд гадаа гудамжинд байдаг юм бол ер нь хүүхдийн төлөө газрыг татан болгоод тэр хүүхдүүдэд жилийн сар болгоны тий одоо тэр мөнгөний өгсөн дээр санагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл нөгөө үр дүн суурилсан төсөөлөлт тэр институцийг бий болгоно гэдэг маань юу хэлээд юм хэрэг бол тэр мөнгийг юунд зарцуулж байгаа юм. 264 хүүхдийн регистрийн дугаарыг олж чадахгүй хүүхдийн төлөө газар гэж байж болдгийм үү? Тийм биз дээ. Яг түүнтэй адилхан одоо ингээд бид нар ингээд харах юм бол Монгол улс 3 сая 500 мянган хүнтэй ямар 280 сая хүнтэй ард түмнүү дай хийж байгаа Оросын холбооны улс уу? Тийм биз дээ. Тэр бөмбөг дэлбэлж байгаа эсвэл бөмбөгдүүлж байгаа Иран улс уу? Бид нар тийм биз дээ. Байлж байгаа Израиль уу бид нар? Тэгээ 3.5 сая хүний одоо эн чинь бүр регистрийн дугаараар нь бид нар хүмүүсээ мэдчих хэрэгтэй шүү дээ. Хаана явж ийн Орос руу гарсан уу гэх тийм биз дээ. Тэгэхэд ойлгомжтой. Хүүхэд одоо ингээд бид нар хуульчид тэр хүүхдийн тэтгэлгээс зугтааж байгаа хүн гэдэг чинь нөгөө нөхрийг хайгаал явж байдаг олдохгүй байна гэдэг байхгүй. 90 сурвалжлаа 5 жил болдог. Тэгээ энэ юу ч хэрэгсэ тэр цагдаагийн байгууллагын үр ашигтай ажиллагаа хэдэн хувь байна? Тийм биз дээ. Тэгээ бид нар Азийн хөгжлийн банкнд бид нар яг мянганы сорилтын зорилтуудын яг жилийн одоо эцсийн одоо тэгээ нөгөө 92 оноос 15 оны ингээд бүх улс орнууд нүүбэд тайлангаа бичээд бид нар ингээд нүүбэд тайлан тавьж ирсэн. Тэгэхэд шүү дээ үнэхээр Азийн хөгжлийн банк тэр нөгөө regional forum хийгээд те одоо нөгөө ядуурал нөгөө том зорилтуудыг чинь ингээд ярихгүй юу. Тэгсэн чинь Вьетнам улс шүү дээ 44%, 92 онд нийт ард түмний 44% нь ядуу байсан байна. Өөрөөр хэлбэл Азийн хөгжлийн банкны нөгөө тэ үзүүлэлт өдрийн $2 тэ тэр үед $2 байсан тэ орлоготой тэрнээс доогуур орлоготой иргэд гэд үтсэн чинь 44% байсан. Тэгэхэд 15 онд бид нар тайлгнахад 11% болсон байсан. 11%. 4 дахин ядуурлыг бууруулсан байгаа байхгүй. Тэгсэн чинь Монгол улс 92 онд 32 байсан. 32 биш 26 гэж байгаа дараа нь яг нэг аюул болсон шүү дээ тий. Тэгээд одоо нөгөө яг юу тэгээд ингээд бид 92 оноос 15 оны бүх динамикийг үзүүлж байгаа байхгүй. Орон орныхыг. Тэгэхэд Вьетнам хятад улсад бол ядуурлаа шүү тий. 2-оос 3 дахин буурсан байсан. Манайх бол одоо 26 байжгаад 36 болоод нөгөө 10,000 20,000-ыг тараагаад нэг чөт яагаад одоо хүүхдүүдийн 100 мянга өгөөд одоо ядуур хэдэн хувьтай байгаа. Монгол улс хэдэн хувьтай байгаа. 25 оны эцсийн байдлаар 36 биш энэ ч тэгэхээр чинь 28% байгаа. 22 биш 28. Тэгээд аймаг-аймагаар нь бид нар явах хэрэгтэй. Үзэх хэрэгтэй. Дүүргээр нь хаана хамгийн их одоо юу вэ? Залуучуудын хөдөлмөр эрхлэлт хамгийн одоо ажилгүйд хаана байна? Гэр бүлийн одоо асуудалтай гэр бүлийн туслалт хамгийн нөгөө түрүүний яг үндэлэхэд тэр Баян зүрхийн засаг дарга бол тэр нөгөө жоохон инээдтэй хэлсэн боловч яг тэр нийгмийн асуудал байгаад байгаа байхгүй яг дүүргээрээ бид нар авч үзэх хэрэгтэй байхгүй юу? Тэг яг үндэлэхэд. Тэгээ өөрөөр хэлбэл одоо яг халамж шаардлагатай тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж байгаа ээж хэдэн хувь байна? Хэд байна? Тэдний яг хөдөлмөр эрхлэлтийг яг үнэхээр хөдөлмөр эрхэлж яаж халамжийн зөвхөн тэдэнд очиж нүгөө энэ чинь бидний одоо яг нөгөө тэр яам өөрийнхөө төсвөө батлуулахдаа зөвхөн энийг нь хараад бид нар ажиллах хэрэгтэй. Хэрвээ тэд нар 260 тухайн үед 65 хүүхэд үнэхээр гудамжинд байсан бол би бол бүр яг хэлжсэн байхгүй. Та нар одоо яаралтай
одоо энэ хүүхдүүдийг бүр иргэнслийн дугаатаа надад нэрсээ авчир гэж хэлж ирсэн. Тэгээд нөгөө чинь бүр аймаг та нар гарга наатайгаа. Тэр нутгийн зөвлөлтөйгээ холб. Яагаад казак үндэстэй хүүхэд годомжинд байдгүй. Тэр үндэсний соёл одоо тэр гоё гоцтой. Тэгээ ийм асуудлууд байгаад байгаа. Тэгээ энэ чинь ерөөсөө үр дүн суурилсан гэхээр бид нар ажиллаад яг хүн дээр очиод яг хүний төлөө яг хин дээр очиж ажиллах юм. Иргэнсийн дугаартаа хүн дээр очих хэрэгтэй байхгүй. Тийм биз дээ. За энийг би та бүгдэндээ бас хэлж байгаамаа. Одоо ингэж бодиттой цөмөрөө нөгөө төсөвлөн гээд байгаа чинь одоо тийм очтой юм л да. Ой, манай мама. За тэгээ одоо ингээд дуусчихин ер нь тулгуур асуудал яриа дуусчих. За ингээд одоо энэ асуудлуудыг бид нар өөр хэлбэл за тэгээд дараа нь та бүгдтэй биш те би яг юу хүсэж байна гэхээр энэ шалгуур үзүүлэлтүүдийг биш тийм ээ бодлогын одоо баримт бичгүүдийг те бичгүүдийн одоо тэр бодлогуудын хэрэгжилтийг үнэлэх гол зүйл бол шалгуур үзүүлэлт байгаа те одоо тоон болон шалгын шалгуур үзүүлэлт. Тэр шалгуур үзүүлэлтүүдийг юу яах яач шалгуур үзүүлэлтүүдийг за баярлалаа. Боловсруулахад манай багш нар оролцооч. Одоо яг энэ ингэж байгаа байхгүй юу? Нэг жилийн төлөвлөгөө гэж шалгуур үзүүлэлт нь хаа вэ? Үр дүн хаана гэж. За тэгээ суур үзүүлэлт нь юу гэхээр 25 оноо бичээд байгаа. 24 оноо. Үгүй шүү дээ. Суур үзүүлэлт чи хэдий? Одоо энэ засаг бол 24-өөс яг 28. Тэгэхээр энэ байгууллага анх одоо нэг засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлахад тэр суур үзүүлэлтийг ямар суур үзүүлэлт авсан. Одоо шилбэл саяны хэлсэн тэр километр зам те 24 онд бол 1100 км байсан бол 25 онд 1460 км зам болчих шүү дээ те. Ингээд жилийн зорилттой түвшин нь одоо яаж зорих юм бэ гэдгийг бид нар яг харж өгөөд тэр үйл ажиллагаанд нь боловсруулалт нь яаж өгөөч гэд хамтарч ажиллах юм аа гэд. Одоо маш чухал байна. За ингээд мэдээж одоо нэг чухал юм юу гэхээр бол мэдээллийн нэгдсэн систем хэрэг болоод байгаа байхгүй юу. Би анх засгийн газрын хэвлэл газарт ирсэн чинь надад өштэй хоосон компьютер өгсөн. Тэгээ би ирэхгүй юу гэсэн үг энэ чинь их хурл руу засгийн газар ямар одоо тайлан өгж ирсэн аливаа харъя гэсэн чинь бид нар компьютераар форматлуулсан бүх юм архив өгсөн. Ингэж муухай байж тээ нэгэндээ ажиллаа төрийн ажлыг өгдөггүй байхгүй юу. Яг үндэлэхэд бол тэгээд би 2-7 хоног ажилтнуудаа даалгавар өгөөд бүх алга болгосон форматуудаа алдсан тэр компьютер яам маамнасаа тэр бачаад өөртөө болохгүй цаасан дээр байгаа шивэд надад эблэр өгсөн. За одоо бидний яг та бүгдэндээ хэлж байгаа ганц юм бол юу гэхээр бол энэ бодлого төлөвлөлтийн тэгээ түүний удирдлагын тухай хуулинд бүр ингээд эн чинь нэгдсэн систем байх ёстой гэд заасан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ төлөвлөлтийн одоо өөрөөр хэлбэл бид нар ч ингээд баахан бичиг баримт ингээд дураараа ингээд за одоо энийг болио ерөнхийд нэг сайд солигдоод одоо эн чинь А яа олгоё яг В олгоё гэж ингээд баахан ажил өрнүүлдэг байхгүй юу ингээд нөгөө баг нь. Тэгхгүйгээр мэдээллийн нэгдсэн системд за тэгээд би түрүүний үйлдвэр хийсэн. Тэгээд би яасан бэ гэхээр бол үнэлгээ гаутыг юм байна гэж засгийн газрын ой санамжийг бий болгосон. 2009 оноос хойш бүх засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлангууд, хууль тогтоомжийн хэрэгслийн тайлангууд өнөөдөр одоо мэдээллийн нэгсэн санд байгаа. Бүх аймгийн хамгийн газар яамдуудын хянан шилгээ үнэлгээний дарга нар бүгдээр энийг харж байгаа. Гэхдээ энийг одоо амьд ажилуулах хэрэгтэй байхгүй. Танаа одоо багш нар гэсэн зөвхөн тэрнийг хараад хичээл заамаар. Яг үнэхээр үнэхээр яг зөв тайлгнаж гинөө. Тэгээ манай багш нар тэр одоо бүр мэдээллийн санд орж өөртөө харж байгаа хэрэгтэй байхгүй. Яг бол одоо манай ч гэсэн бас тэгээ манай бид нар чинь бас нөгөө хэрэглэл газрын харьяа байгууламж чинь хянан шилгийн үнэлгээ хариуцсан тэгээ нөгөө манай акцемийн одоо тэгээ зүгээс тайлгнаж байгаа бас тайлангууд байгаа шүү дээ тий. Хэрэглэл газар гэдэг бас байгаа шүү дээ. Тэгээ хин ч очиод устгах чадахгүй. Одоо тамгын газар солигдлоо нэг засаг солигдлоо нэг нам солигдлоо гэхэд тэр засгийн газрын ой санамж бий болсон байхгүй. Түүнтэй адилхан за тэгэнгүүтээ ингэж байгаа сангийн яам болохоор тэгээ гадаадын зээл тусламжтай холбогдолтой бүх хөтөлбөрүүдийг ингээд нөгөө нэгдсэн систем байгуулна гэдэг ингээд байгуулсан байдаг. За эдийн засгийн хөгжлийн яам болохоор бол одоо уг нь энэ системийг бий болгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр цөмөрөө яг одоо онцгойлон одоо анхаарах хэрэгтэй юу гэхээр бол ямар ч байгууллага очиод нөгөө ороогүй засгийн газрын үйл ажиллагаа алсын хараа нөгөө 5 жилийн чиглэл нөгөө юунд чинь ороогүй юмыг бид нар оруулах боломжгүй тийм ээ. Нөгөө ажил нь 5 жилийн өмнө энэ ажил байжгаад хүчингү болоод дахиад өнөөдөр дахиж хэрэгжүүлж байгаамаа гэдэг тэдэн дөрвөний төсөв орж идэг гэдэг тэр бүх юмыг тэр мэдээллийн санд тусгаад ингээ явж байгаа байхгүй юу. Тэгэх юм бол тэр чинь яг хөөр яг матриксаар нь тэгээ томоор нь бид харж байна. За ингээд
Өөрөөр хэлбэл төсвийн санхүүж одоо нөгөө сахилгават энэ нөгөө төрийн байгууллагын нөгөө бидний хүсэж байгаа бодлогын тогтвортой байдал, харилцан уялдаа байдал энэ бүх юм чинь хангадах нэг гой боломж бол энэ мэдээллийн төсвийн санхүү байгуулах гэсэн юм байна. За ийм одоо асуудлуудыг би та нарт одоо хэлье гэж батсан юм аа. Ингээ та бүгдээ энэ санаа оноогоо ингэж бодож хэлсэн. Тэгээд би түрүүсэн үндэсний аудитын газраас өгж байгаа дүгнэлтүүд те төрийн бодлого төсөв гүйцэтгэлийн удирдлага хяналтын билгээ хооронд мэдээлэл дамжуулах ухаалаг удирдлагын систем байхгүй байна. Энэ нь болохоор нөгөө энэхүү одоо удирдлагын тогтолцоон шилжихэд ерөөсөө боломжгүй байна. Тэ одоо алдаа төлөвлөх энэ бүх үйл ажиллагаа чинь харилцан хамаарал байна гэдэг ийм дүгнэлт нүрсэн байна шүү. За ингээд төсвийн тухай хууль муулийн заалт мал гэх юм байсан. Тэгээд за ингээд бид нар юу хэлэх гээд юм за хяналт шинжилгээ үнэлгээний төрийн тогтолцоо бол бас ингээд тогтворгүй байгаа юм. Та бүхэн мэдж байгаа шүү дээ. Засгийн газрын одоо бүр хууль байгаа гэдээ би бодол ажилласан чинь 2021 онд яасан гэхээр бол хэрэглэх газраас хэрэглэх тухайн дарга нь мониторинг бодлогын төв шинжилгээнийхаа институцийг устгах хийсэн. Тэгээ мэргэжлийн хяналтыг устгахдаа одоо ингээд нөгөө засгийн газраас нөгөө шалгалт явдаг хяналт хэрэгжүүлэх байгууллага шилжүүлсэн байна. Гэтэл яг бодит амьдрал дээр уучлаарай сангийн яамны сайд биш үү? Хэрэглэх газрын харийн агентлаг хизээш тайлбарлахгүй. Би бүр энэ хилээд байхад тэгээд тийм хийсэн. За ийм болсон шүү. Бид нар даашаа хараа Монгол банкнаас шүү дээ. Үйл ажиллагааны тайлбар биш. Бид нар зөвхөн инфляц ханшны талаарх засгийн газрын үйл ажиллагааны мөрөн хөтөлбөрт ярьсан заалтуудыг оруулахад бид нар танаа тайлбарлахгүй гэж хэлээд бид нар муудалж ирсэн байхгүй. За гэх мэтлэн энэ байгууллагууд хооронд уялдаа холбоог хангах энэ одоо гол амин холбоо энэ хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчныг та нар маань бүрдүүлж байгаа учраас сурж байгаа учраас энэ дээр бол онцгой анхаарч ингээ хяналт шинжилгээ үнэлгээ гэдэг чинь зүгээр болт бит хоёрын сонирхлын хоббиний асуудал биш гэдгийг ойлгоорой л гэж хэлсэн чинь. Тийм үстэй. Манай болт өгнө ирээхсэн өндөр амар жагалаа. За ингээд цаашдаа одоо бас айгүй проблемд байгаад юм л да. Юу гэхээр бол шүү те төрийн болон засгийн газрын уучлаарай хяналтын тогтолцоог цэгцлэмээр байна. За одоо төрийн хяналтын тухай хууль байгаа. За засгийн газраас юу те хяналт хэрэгжүүлэх тухай хууль байна. За улсын хурлын хяналтын тухай хууль байна тий. За ингээд хяналтын тогтолцоо бол өөрөө ингээд айгүй сонирн болчиход байгаа юм. За яг одоо ингээд аваад үзэх юм бол аудитын асуудал ч гэсэн. Үндэсний аудитын гарын тогтолцоо байна уу? Байна. Гэтэл бид нар яасан төсвийн тухай хуулийн дээр дотоод аудитын тогтолцоог бий болгосон. Төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар дэрэгдээ яг өөрийнх нь төрийн нарийн бичгийг хяндаг, үйл ажиллагааг нь хянах те ганц механизм бол дотоод аудитын хороо байгуулах байхгүй. Одоо өнөөдөр дотоод аудитын хороо байгуулсан сайд байна уу гэвэл ёстой question mark шүү. За өөрөөр хэлбэл нэгтээ надад юу гэж бодсон гэхээр бид нар ч хараа Японы JICA эренгүүт нь дотоод аудит болоод тий юу олонгууд хяналт шинжилгээ үнэлгээ болоо солонгосууд тий одоо койко орж ирээд төслийг хэрэгжүүлэхээр ингээд бид нар ч өөрсдөө байж тий Монголын төр байж тий энэ төрийн тогтолцоо хяналтын тогтолцоогоо өөрсдөө сонгож болох байна. Манай дотоод аудитын хорооч байна, дотоод аудитын тогтолцоо чинь төрийн аудит дээрс одоо тий альнийг хэрэгжүүлэхийн, альнийг хэн хянахын, яаж хянах гэж байгаа юм. Бүгдээрээ яриад анхан шатны тушаал, хүн томилсон тушаалын канонтыг шаардаад одоо хуулбар аваад иргээл шаардж байгаа байхгүй. Их хурлын гишүүн хурж ирээд за тэр тушаалуудаа аваад иргээл тэр анхан шатны гэрээт аудитор хурж ирээд тэр тушаалаа аваад иргээд байгаа байхгүй. Тийм биз дээ. Тэгэхээр бид нар яах вэ? Энэ хяналтын тогтолцоог бид нар яах вэ? Цэгцлэгс болчиход байгаа байхгүй. За одоо юу ярьж ихээр мэржлийн хяналтын ерөнхий газар дахиж байгуулах юм уу гэдэг асуулт яригдаад байгаа байхгүй. Энэ байгуулах ёстой гэдгийг та бүгдээ асуултын тэмдэг болж тавиад ингээд баярлалаа. За баярлалаа. Цаг маг болцсон уу? За. Энд зүгш баярлалаа. Танартай хэлсэн гэж хэлсэн байна. Асуулт байвал тэгээд бас төлөвлөсөн хичээл цаг байгаа учраас тийм баг тий. Тэгээд цааваад бас ярилцах боломжтой байгаа. За баярлалаа. За би одоо танарт яг акцентыг нөө цаг 30 минутаар аваад сурцсан байгаа. Яаж хийж байгаа л тий алтан зурлаа. Яаж хийж байгаа л цаг 30 аваад ин шүү. Тэгээ асуух зүйлээ асуугаараа. Тэгээ та хэд маань бас сайхан одоо би бол бодоод энэ үнэ дипломынхаа сэдвүүдийг гой шинжилээд тэгээ одоо энэтэй жоохон уйлдаж ажилласаа гэж би хүсэж байна. Хамгийн гол нь тэс та нар бүгдээр энэ бүгдийг мэдж байгаа тий. Баа бэгөө мэдж байгаа. Хамгийн гол нь зүгээр одоо яг энэ дээр прагматик одоо хэрэглээний түвшинд бид нар ажилласан байна л гэж. За тийм. Үлдэн суурсан үлдсэн тогтолцоог хэлж штэ. Тэгээд одоо Монгол улсын үеийн яриад байна. Ухааны яриад үдээд өгсөн. Энэ бол би танаас
шүүний 5 функц гаргаж штэ. Менежментээр бацах юм бол дөрөв чиглэл болох баг тийм. Тэгээд зүгээр энэ дөрвөн функцийг зангидж нэгдсэн өдөрлөг зохион байгуулалтаар хангаж чадахгүй байгаа гол шалтгаан та юм шиг байна. Тийм ерөөсөө энэ дээр бол нөгөө улс төрийн манлайлал дутагдж байгаа байхгүй. Улс төрийн манлайлал. Тэгээ эн чин засгийн газар өөрөө энийг хэрэгжүүлэх ёстой. Энийг хэрэгжүүлэхээр шахал шаард улсын хурал. Одоо өнөөдөр бид нар улсын хурлын гишүүд ингээд томилогдоод одоо сонгогдоод ард түмнээс авч байна. Уучлаарай эхний 45 хоног зөвхөн манай удирдлагын академийн энд суугаа сертификат автлын их хурлын гишүүний мандатыг өгөхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Зөв. Байгуулагч цаалаа. Буруудч гоёлаа. За. Ерөөсөө энийг хэрэгжүүлэх байгаа байхгүй. Яг одоо энэ чинь альва юмыг бид нар ярьдаг шүү дээ. Систем муу систем байсан ч гэсэн ажиллаж исэн. Гитлер яагаад засгийн эрхэнд гарсан юм? Арчлыг Ваймарын нөгөө улс бүгднээ улс байгуулад яагаад Гитлер арчлалын тэр олон нийтийн тэгш шууд сонгуулийг ашиглаад фашизм хөгжсөн бэ гэдэг асуулт. Альва муу юмыг хүн ойлгож байвал тэр системийг ойлгоод тэрний хэрэгжүүлэх хүч нөөц бүх юмыг хийж чадах юм бол тэр систем ажиллаж байна. Бид нар болохоор хууль нь байна уу? Эрх зөрчин байна. Бүх юм байна. Бага мөртлөө яагаад хэрэгжүүлэхгүй вэ гэхээр бол нөгөө бид нар Гитлер дутаад байгаа юм болоо. Өөрөөр хэлбэл тэр мандалд дутаад байгаа байхгүй юу? Гитлер биш, мандалд дутаад байгаа байхгүй юу? Тийм учраас би яг энийг мэддэг одоо та бүхэн маань их хурлын бүх гишүүд энийг мэдмээр байгаа байхгүй юу? За. Таны юу бодож байна? Зү. Чи юу бодож байна? Би зүгээр практикээр байгаа яабааштай зовлон гэж зовлонлоос нь харж байна да. Яг дээрээ бид нэр ингээд хууль дүрм журм янз бүрийн гаргаад энэ бол нэг дутаад байгаа зүйл байхгүй хаад илүүжиж магадгүй. Энийг хэлсэн үг шүү дээ. Дүрм журм их гарах тусам сайн шинж бишээ юм эсэргээр улс орон итгэлцэл байхгүй болж байгаа гэж байна. Тэгэхээр яг зөвхөн гарч ирсэн шүү дээ. Тэ. Албаачтар яг одоо өдөртөө төлөвлөлт одоо манай дээр ч гэсэн сая өнгөрсөн гүйцэтгэлийн журам үйлчлэгтэй холбоотой нөгөө хууль журмын шинжилгээтэй хэрэгжиж амжаагүй дахиад шинжлэх юм хэрэгтэй гэж байгаа байхгүй. Харин тэгээд энэ дээр бол академик зүгээс юу гэж хэлсэн бэ гэхээр нэгдсэн одоо энэ дөрвөн функц аваад ингэ явахгүй банк үйлчлэгтэй нь угаасаа хязгаахгүй гэсэн. Тэр нь одоо бидэнд хамаагүй гэж баг ингэ харж байгаа байхгүй. Тэгээд энэ зүгээр академик хаафисаар шинээр зүгээр багш нар ч гэсэн саналаа хэлэхэд цаана боловсруулж байгаа мөртөч өөрөөр гарчдаг байхгүй. Яаж нэр авчдаг учраас бас рисктэй зүйл байна. Яг амьдрал дээр хэрэгжихгүй байх бас нэг хоёр шалтгаан байна. Нэг нь юу гэхээр нөөц буюу төсөвтэй холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл нэг сайхан үр дүн гэдэг зорилго тавьчихдаг. Тэгээд төсөв байхгүй. Маргааш нэг өчөөс төсөвтэй учраас тэгээд тэр өөр юм байна гэж салгаад явдаг. Хоёр дахь зовлон нэг сайхан зорилго тавьчихаад хэрэгжүүлэх гэхээр нөгөө биелэхгүй бол албаагч юм уу байгууллагын үнэлгээнд дээр асуудал үүсдэг. Тийм шүү дээ. Тасарсан гэж явчих чам. Учраас өөрөө муу ингээ авахгүй бол хийж чаддаг юм аа гэдэг байхгүй. Тэр өөрөө биений ажил тасараад систем байх. Юусэн зүгээр цогтаар явахгүй ангаар угаасаа нэг сайхан яг зөв. Харин тий сорилт байхад бас боломж байна тий. Бид нар одоо манай удирдлагын акцент бол хэрэглэх газрын харийн байгаа шүү гэдгээл дахин хэлье. Хэрэглэх газар бол салбар хоорондын уялдаа хангадаг гол байгууллага. Тий хэрэглэх газар бол маш өндөр ийм юу байгаа. Гол үүрэгтэй байгаа гэж би ойлгодог. Тэгэхээр цөмөрөө энэ боломжоо ашиглая л гэдэг одоо уриалаад байна багш нартаа. Яг үнэ. Тэгээд бид нэг юм хийгээд тавьчихдаг, тэгээд өсвөлждөг. Тэгээд дараа нь яг тэр давууга өсвөлчин зарцуулж өгөх тайлбар баг. Өөрөөр хэлбэл сангийн амн дээр байж байгаа одоо натлан бодох бүртгэл тайлан
Тэгээ тайлбарлалын систем үртэл очиж нөгөө анхныхаа төгсөлтөөгөө уйлдахгүй байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл бид нөгөө үндсэн чиглэлөө те байгууллагаас авахулаад нэгдсэн одоо том үсгийн тогтолцоо хүртэл анхны төлөвлөж байгаа одоо төсөлж байгаа юмаа одоо зарцуулж байгаа мөнгө төгрөг болгоноор нь гүйцэтгэлээ гаргаж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хаана төсөв хилцэж байгаа үед за бид нэр ийм хөтөлбөрүүд тийм төгрөг тавина гэл ингээд баахан зодтолж байгаа төсвөө тавьчихдаг тийм. Яг тайлангийн хилцэх болохоор зэрэг засгийн газрын нэгдсэн тайлангийн орж ирээд зохиол дуусчихсан. хинч тоохгүй тий сайдран сонсдгоо. Яг үнэ. Тэгэхээр ерөөсөө бид нөгөө одоо яг биеэр бүүж байгаа судас шүрмэс олгон өөрөөр хэлэх юм бол зарцуулж байгаа мөнгө олгон маань нөгөө бидний айл ажилдаа уялдж байгаа нөгөө анх тавьсан тий зорилго хөтөлбөр бүтээлчгүй ажил болгонтой уялдж гэнэ гэдгийг тайлбарладаг бүртгэдэг систем анхнаасаа байхгүй байгаа байхгүй юу? Харин тэгэхээр яг тэрийг бол сангийн амн дээр за 2010 баг 5-6 оны зөвхөн сангийн амны газар нэгжүүдийн хоорондын нөгөө яг тэр юу хийснийг төсөл хэрэгцсэн байхгүй тэд бүр дүрмийг хийчихсэн. За одоо ингээд яг Хятад мод бүртгэл өөрөөр хэлэх юм бол урсж байгаа төсөв болгоноо үйлс мөнгө одоо бол манайх ингээд мөнгөний суурьтай бүртгэдэг шүү дээ. Тий. Зүүн нь бол яг өртөг зовлоо тооцоо тэр дагуу тий зарцуулж гинөө гэдэг бүртгэдэг систем байхгүй. Яг зарцуултын хяналтыг тий хэрэгжихгүй байна гэдэг үгэнсэн. Тэгээд яа амны заадаг төсөл юмнээр хэрэгжих гэсэн төсөл дуусах дууссан. Тий. Харин энэ агшаалаа бодлого гадаа нэгэн тэрийн бодлого асуудал чинь ажиллаж байгаа хүн ер нь манайд энэ хэрэгжээд байгаа төсөл хөтөлбөр эднэрийг эхлээд тий уялдааг нь хангадаг байна байхгүй. Тэгэхгүй нэг сайхан хоёроо юу ч би яаж хийж яг үнэ. баахан юм төслийг арай гоё ярьжсэн нь эсэнд дуусаад дуусчих. Яг үнэ. Харин доктортой байдал ерөөсө болохгүй байгаа. Бидний эд анги ис болж чадахгүй байгаа юм те. Манай сургууль дээр хүртэл ялгаагүй ариухан. Одоо манайх жишээлбэл тэрийн албан агчийн сургалт, зэргийн сургалт гэх мэтлэг за яг уу манайх жижигхэн учраас бид нэр ингээд багш нарынхаа ажилласан цалин байлын хувааж тавьж байгаа төсвийн үйлчлэгээ гаргаж чадчихаа. Садрын яамны төвшөнд мэдээж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээд зүгээр нөгөө ингээд усгаад баагаад Боловсролын яам дээр яг нөгөө шав гэдэг нэг хөтөлбөр хэрэгжүүлээ тэгээд нөгөө аймаг одоо шилбэл нөгөө сургууль аймагт бүртгэлтэй мөртлөө хотод ирсэн ч юм уу эсвэл хотод байгаа хүүхдүүд 11-р анги 12-р ангид аймаг руу яваад ирсэн шүү дээ тий. Тэгээ аюух нөгөө нэг хүүхдэд ногдох тэр нөгөө урсгал зардал марлын тооцоо тэр юм аюу сайн илрээд гараад ирд юм билээ. Тийм учраас би яагаад энэ мэдээллийн нэгдсэн санг бий болгоод тэр маш гоё програмтэй тэр алгоритмын аймаг зөв хийчих юм бол тэр төсөвтэй уялдуулаад энэ бүх юм ингээ програм аюугаа хийчих юм бол бас яг одоо сайн хийж байгаа тий хийх хэрэгтэй. Тэгвэл ингээл нэг дарга ирэнгүүтээ одоо ингээд жишээ намайг энэ үнэлгээ гав юм хийлэхэд дараагийн авсан нөгөө нэг те хэрэглэх газрын дарга одоо жишээлбэл шалгаал те шалгаал одоо энийг бойлё гэх тэгээд дараа нь яг нэг юм нью цэг үнэлгээ гав цэг юм болсон л да тэгээд ийм тавьчихсан. Гэтэ яг хэлж байгаа яг тийм. Ерөөс ингээд эд ис одоо хэрэгцээ шаардлага байж чадахгүй байгаа байхгүй те. За баярлалаа. За баярлалаа. Анхаарал тавьсан баярлалаа. За баярлалаа ясан гоё. За бидний сонсогч байгаа бүнд сэвтээс зураг дуудаад. За ямар гоё. За баярлалаа. Тэгээд энэ бол яг хөдөлгөөн активийн дээдлийн дээжис за тэгээд вау ямар гоё юм бэ. Бэлэглээ тийм ээ. За гэрдаа маш их баярлалаа. Одоо эрдэмтэн багш нартайгаа өнөөдөр уулзсандаа үнэхээр баяртай байна шүү. Баярлалаа. За өнөөдрийн хот бол энэ дээр яг тийм ээ. Тэсэндээ бол ингээд яг өөртөө цөөрөлсөн гэдэг ийм асуудлуудыг ярьдаг. Тэрний цаана бол ямар үзүүлэлтээр, ямар шалгуураар, усын хэмжээнд, салбарын түвшинд, байгууллагын түвшинд буух асуудлууд бол бүрдсэн
зохицуулалттай байж ижил энэ чинь нэг үр дүн гэдэг юм гаргах хөөс биш шээ. Тэнд нэг тоон төлөвлөждөг. Нөгөөх нь доошоо явахлаараа шал өөр одоо үзүүлэлт болоо явдаг тийм л юм байгаа. Яг бид нар бол бас тэгээд ер нь энэ магистрийн, докторийн судалгаануудын ажлыг бол бас яг ер нь асуудал байна тийм. Прагматик тэр талаас нь. Тэрэн дээр нь ер нь олон шинжилгээний үндэслэлтэйг ингээд судалдаг ийм юм руу чиглэх хэрэгтэй маа гэдэг. Одоо энэ магиструудын энэ төр эхлээ судалгааны ажлуудаа ер нь улс орны хэмжээнд ийм асуудлууд юу байгаа юм бэ гэдэг асуудал руу н орж одоо судалгаа хийдэг ийм юм руу тэдгээр нийлээд одоо үдэн төрдөг ийм юм руу чиглээд байна. Тэгээ сая бол бас энэ нөгөө төрийн захиргаа бүтээмжийн нөгөө засаглалын шинжил бүтээмжийн одоо ажлын их хуралдаар гараад тэгээ бид нар бол нэг зүгээр яамд нөгөө газруудаа сонсдог байсан харин биднийг өрсөн л та. Тэгээ бид нар бол очиод ер нь 2017 оноос хойш удирдлагын активын жишээлбэл нийтдээ 53 судалгаа хийсэн байна. Уг нь тэр судалгаануудыг харах юм бол ер нь бүх төвшөнд хийсэн. Тийм ээ. Аюул сайн судалгаа. Асуудал бүгдийг хийсэн тийм ээ. Ерөнхийлөгчийн одоо байр суурь тэгээд засгийн газар их хурал парламентын асуудал, шүүх эрдэмтдийн засаглалын асуудал тэгэл одоо бусад одоо сэдвүүдээр төрийн албаны хүний нөөцийн удирдлагын сонгон шалруулалт энэ шаардлага магадлал тэргээл бүх чиглэл. Тэгээ энэ бүгднийг нэгтгэж яагаад бид нар аль нь хэрэгжсэн, аль нь яг тэр зөвлөмжийн дагуу хийгдсэн, хийгдэггүйгээр нь одоо бүгдийг нэгтгээд өгнө. Танилцуулсан чинь болвол одоо яг тэгээд энд ингээд энэ судалгаанууд гэдэг. Тэгвэл энэ чинээс алийн төвд цааш нь авч явах юм гэдэг юм байна. Ингээд сонсдог юм байна тий. Сонсож байгаа нь одоо их сайн хэрэг. Гэхдээ ингээд сонсчоод нөгөөдгийг харамсалтай нь нөгөө үр дүн болгодог юм байна. Жишээлбэл түрүүн шийдлээ бас тийм ээ. Биднээс ингээд санал авдаг заримдаа. Оо энэ чинь сүлдээ хилцүүд хийжсэн аа. Яг их болохоор яадгүй. Нөгөө ажлын хэсгийнхээ хүрээнд л яадгүй. Өөрсдийнхөө бодсноор л яадгүй. Хийдэг. Яг судалгаа өгнө юм байна гэдэг. Одоо бид нар ч гэсэн ингээд зүгээр гадна дотны юмнуудаар олон улсын хурд мурлаар манай огчнууд чинь янз бүрийн илтгэл тавьдаг ингээл. Очиод илтгэл тавихаар ингэхлээр манай ингээд хэлбэрийн хувьд маш их яадгүй. Их гой зэгцтэй юм шиг. Яг нөгөөдг нь агуулга болоод хэрэгжилтэнд нь очихлоор яадгүй. Байна уу гэхлээр байна. Хүндлэгийн хүмүүс харахаар их зүгээр юм шиг дотоод дээр ирэхлээр асуудал нь яадгүй. Хүлээж авах тий. Гэх мэтлийн ийм зүйл үү. Тэгэхээр энэ үгдэд бол бас энэ үр дүнд суурилсан төрийн захиргааны асуудал дээр бол асуудлууд ч байна, хэрэгжилтийн хангах юм ч гэхээ яадгүй. Зөндөө бол асуудал байж байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол бас бид нар тэгээд аль болохоор бас тэр судалгаа юмнуудаа тулгуурсан. Тэгээ энийгээ сургалтаар дамжуулж хүрэх юм байна даа л гэдэг ийм зүйлгүй чиглэж явж байгаа тийм ээ. Тэгээд өчтөр гэж хийх юм их байна. Одоо дахин хэлгээд баахан чиг үрг гээд ингээд яриад байдаг. Нэрээ тэгээ яг байгууллага дээр очихлоор энэ үгдч уялдаад байгаа мó л гэдэг юм болчиход байгаа байхгүй юу. За ингээд өнөөдрийн эрчүүний үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн баярлалаа тийм ээ.